За өдрийн мэнд. Есүс Христ ирээд бүх ажлаа дуусгаад буцаад явсан. Тэр тэгээ дахиад ирнэ гэж амласан. Түүн шиг хэсэг бүлэг хүмүүс гадагшаа явсан бүгд ирсэн байна. Тэгэхээр зэрэг Есүс Христ дахин ирэх нь үнэхээр үний юм байна шүү. Бүгд буцаж ирсэн, бүгд байрандаа сууцгаасан. Тэгээ өнөөдөр бидэнтэй хамт аялсан аяллаасаа хуваалцсан. Бидээс Бурхан өөрийн хийж байгаа зүйлүүдийг таны зүрх сэтгэл дотор тод болгож өгсөн гэдэг нь итгэлтэй байна. Харин энд байсан хэдд нь хоцорсон юм биш. Харин бид илүү зүйлүүдийг хүлээж авч чадах болно гэсэн үг. Бид нар үргэлж хамтдаа халахдаг нэгнүүд бид нар хэн нэгнийхээ араараа хойш нь суугаад эсвэл хэн нэгнээсээ төрүүлээд урд нь байхыг хүсдэг хүмүүс огт биш. Бид нар үргэлж зэрэгцээ нэг шугамд алхахдаг нэгнүүд юм аа. Бид нар хамтдаа алхаж байхдаа хизээж нэгнийгээ орхичих эсвэл нэгнийхээ төрүүлж алхахыг хүсдэггүй. Алхалт үргэлж зэрэг байх ёстой юм аа. Бидний алхаа үнэхээр Бурхантай хамт алхадаг алхаа болохоос биш, өөртөө алхадаг алхаа бол хизээж байх боломжгүй. Энэ бол үнэхээр дууссан гэж үнэхээр тунхилмаар байна гэсэн үг. Тийм ч учраас энэ жилийн Малазид болсон сургалт бидний амьдрал дээр өмнө нь хийжсэн зүйлүүдээс илүүгээр бидний харахгүй байсан зүйлүүд таниулсан гэтэл бол үнэхээр итгэлтэй байна. Үнэхээр зарим нэг мэдээллүүдийг сонсож байхад англи хэл мэдэхгүй ч гэсэн тэнд явагдаж байгаа дуу, тэнд хэлэгдэж байгаа үгсүүдийг харж байхад зүрх сэтгэлд юу өгүүлэгдэж исэн бэ гэвэл Бурхан хизээч шинээр юм хийх гэж байгаа биш. Хэлж байсан үгсүүд нь бий л болж байна л гэсэн үг. Тэр тунхилсан зүйлүүдээ тэр дуусах хүртэл авч явах болно. Тэр хэнийг ч орхиогүй, хэнийг ч цааш нь тавиагүй, хэнийг ч голоогүй, хэнийг ч байсан тэр өөрийнхөө ажлыг хийж өөрөө тэр бол дуусгах болно. Харин түүний төлөө зогсох зүрх сэтгэл бидэрт байх ёстой юм аа. Бидэрт өөрсдөө амьдрал дээр болж байгаа зүйлийг харж байхдаа хийх өөрийнхөө амьдралыг болж байгаа зүйлсүүдийг харж байхдаа бид нар өөртөө дүгнэлт тавих биш. Харин Бурхантай хамт энийг даван туулах бүх боломжууд халгууд надад байгаамаа гэж итгэх ёстой юм аа. Бурханы зүйлүүдийг илүү их ярьж байгаа гэхэд үнэхээр итгэлтэй байна. Магадгүй би өнгөрсөн 7 хоногт номлож байхдаа юуг илүү хүсэж ирсэн бэ гэвэл Бурхан хэнийг ч дамжуул юу ч хийж чаддгийм аа. Тэр бол хэнийг ч орхихгүйгээр хэнийг ч хэн байна гэж үздэггүй. Яг л түүнийг шинэ бүтээл үү шинэ болсон юм аа гэж үздэг. Тэр өөрийнхөө хийж байгаа ажлуудыг үгүй энийг би хизээ яаж хийх вүлээ гэж хизээсээ санаа зовхооргүй. Тэр өөрийнхөө хүссэн бүх зүйлийг тэр хийж дуусгах болно гэсэн үг. Түүнд ашиглагдана гэхээс илүүгээр түүнтэй хамт алхах нэг нь л үнэхээр хэрэгтэй байгаа маа. Хийж байгаа бүх зүйлс маань зөвхөн түүний алдрын төлөө байж чадахыг хүлээж авч чадсан нэгэнтэй тэр алхахад үнэхээр бэлэн байгаа. Энэ бол эцгийн зүрх сэтгэл буюу энэ эцгийн өөрийнх нь хийж байгаа зүйлүүдээ маань нэг юм аа. Бурхан бол үнэхээр тэр бол эцэг юм аа. Түүнээс тэр зүгээр л удирдахч эсвэл зүгээр нэг эзэмшдэг эзэн эсвэл нэг хаан ширэндээ суучаад өөрийнхөө сайн сайхны төлөө ч юм уу эсвэл юу хийгээгээ мэдэхгүй байгаа тийм хаан бол биш юм аа. Тэр бол үнэхээр эцэг юм. Тэр бол эцэг гэдэг утгаараа тэр эхнээсээ мэдчихсэн би хүүхдтэй болно. Миний хүүхдээ ирээдүйд тийм байх болно гэж төсөөлж ирсэн шиг таны амьдрал ч яг л тийм байгаад байгаа маа. Бид нар энэ амьдралаа үргэлжилж чинь энэ амьдрал хязгааргүй юм аа. Бидний амьдрал үнэхээр энэ ертөнцийн амьдарч байгаа амьдрал богинох юм шиг мөрт энэ зүгээр төр зурх бид тайл тавиад явхад бэлэн байдаг. Гэхдээ бид энэ дэлхий та энэ дэлхий дээр байгаа нь бусдын төлөө амьдрах ёстой нэгэн гэдгийг үргэлж мэддэг байх ёстой юм аа. Бид нар бол үнэхээр тайлаад явхад аягүй амархан шүү. Би бол тэгж боддөг юм аа. Бид нар бол үргэлж энэ ертөнцийн дээр байгаа энэ болж бүтэхгүй байгаа энэ хүмүүсийг энэ байж байгаа байдлыг энэ нөхцөл байдлыг итгэж найдваргүй байгаа энэ бүхэл зүйлийг харж байхдаа яандаа л гэж боддог байж магадгүй юм шүү. Гэсэн ч Бурхан бол энэ бүх зүйлсийг хамгийн зөв эргүүлэхэд тэр бэлэн байгаад байгаа юм аа. Фэйсбүүктэй саяхан нэг зүйл бичсэн мэс. Нэгдүгээр хороол сонгоо хайрхан дүү тэр чигтээ аргичингүй боллоо гэд хэсэг үл хүмүүс нэг шеэрлцсэн мэс. Би тэгээд хараад ямар сонирхолтой юм бэ гэж. Энэ бидний хүсдэг зүйлүүдээ маань нэг. Гэхдээ бид ихлээд дайсныг зайлуулж чадах чадвартай нэгнүүд бол та бид нар юм аа. Яг тэгвэл та гэр хийцээ учраас гэр дотор юу байхыг та мэддэг. Та гэр дотор бүх зүйлээ зохицуулж инквил зэгцэлд байранд нь оруулдаг нь бол зөвхөн та юм аа гэж өнөөдөр энэ өглөө энэ газарт
би таныг урамшуулан зоригжуулмаар байна. Та ажилласаа хийж байгаа учраас эргэн тойронд байгаа зүйлүүд зэгслэгдэж, янзлагдаж хэрэндээ орж байна. Илүү зүйлүүд хийгдэх болно. Нөгөө нэг хүн тэгж хэлсэн. Үнэхээр Монгол бол ирээдүйтэй, үнэхээр босч ирж чадах болно гэж хэлсэн. Үнэхээр Монгол бол ирээдүй байгаа гэж. Тийм ээ. Миний Монголд бол ирээдүй байгаа. Яг энэ үндэстэн бол үнэхээр залуу үндэстэн бөгөөд энэ үндэстэн бол үнэхээр өс хөгжиж яваа үндэстэн юм аа. Бидний байгалийн баялаг бүх зүйлсүүд нэгэн дуусгаад дараагийнх нь гарч ирэх бүх нууцуд нь бидний амьдрал дээр байж байгаа юм аа. Тийм л учраас бид энэ сайн сайхны төлөө амьдарч, сайн сайхны төлөө бүхэл зүйлөө зориулж байгаа нэгнүүд бол та бүхэн юм аа. Энэ бүх зүйлтэй хамтран алхаж байгаа хүмүүс годлоо би бол талархал өргөмөр байна гэсэн үг. Таны дотор ямар агуу нууц баялгууд байгааг, бус таны дотор байгаа нууц гайхамшигтай зүйлүүд юуг өөрчлөхийг та мэдэхгүй байж болно. Гэхдээ Бурхан үүнээр чинь дамжуулаад агуу зүйлүүдийг хийгээд бэлэн байна гэсэн үг. Үүний төлөө бид өөрчлөгдөхийг хүсдэг. Үүний төлөө би өөрийнхөө чадахгүй байгаа зүйлийг Бурханд өгч сурдаг юм аа. Үнэхээр Бурханд өгч сурдаг юм аа. Тэгээ Бурхан яаж янзлахыг мэдэхгүй ч хамгийн сайнаар танд сайн зүйлүүд өгөх болно. Эцэстний хэлгээд бидний амьдрал дээр болж байгаа бүх зүйлүүд бид үргэлж хоёр модноос зөвхөн нэг модноос идэж амьдарч чадах болно гэсэн үг. Бид үнэхээр хамгийн сайн жимс, хамгийн сайн модноос бид идэж амьдарч чаддаг байх болно. Бид өөр мэддэг байх болно. Энэ бол үнэхээр сайн үр жимстэй мод. Энэ бол үнэхээр тэр модыг таньсан бол та түүнээсээ идэж түүнийхээ төлөө өөрийнхөө амьдралыг зориул. Түүнийг арчил, хамгаал. Тэгээ яг түүнтэй хамт алхах нь таны бие болон таны бүх зүйл хамгийн сайн зүйлс өгөгдөх болно. Амен. Хамтдаа босъё. Хамтдаа зайлбарыг. Тэгээ үнэхээр үндсэн дээр мань орж ирж байгаа харанхуй юм шиг нь ажлууд дуусгар болсон гэдгийг л хамтдаа залбирч цөмөрөө. За тэгээд Бурхны юу ч нууцудаас хамтдаа суралцгаая. Хийх л гарна лээ өнөөдөр. За малаж явсан хүн өдрийн тэмдэглэлээс тантай уулзсан. Хүлээж авцгаая. За энэ та нартай өдрийн мэнд хүргэе. Хамгийн түрүүнд би өөрсдийн төгсөгчд Бурхандаа бүх алдрыг өргөмөр байна. Үнэхээр бидний Бурхан бол маш гайхалтай төлөвлөгөө боловсруулагч. Тэрний боловсруулсан төлөвлөгөө болгоно хизээж алддаггүй. Тэр яг хүнийхээ зүрхэнд юу сойрлуулах вэ гэдгийг үнэхээр сайн мэддэг. Үнэхээр гайхамшигтай Бурхан юм аа. Бид сая багаараа малад сургалтанд амжилттай яваад ирсэн. Тэгээд энэ сургалтанд маань доктор Түндэ Бакрангаас гадна Исаакийн яг өөрсдийн өгсөн уулууд дээр амжилттай алхаж яваа, өөрсдийн өвийг үнэхээр гайхалтайгаар мөшгөж яваа охид хөвгүүдээс яригдсан байгаа. Тэгээд эхний өдөр гэх юм бол боловсрал болгон гэр бүлийн тухай яригдсан. За энд миний яг өөртөө тусгаж авсан зүйл гэх юм бол бид яг өөртөө өгсөн салбар бүрийн эзлэхийн тулд академик боловсролыг бүр байнга мөшгөж хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулахаас гадна хүүхдүүдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд бас маш чухалчилж анхаарах хэрэгтэй гэдгийг ойлгож авсан. Яг энэ дээр нүг яригдсан зүйл болохоор Өмнөд Африкийн охтууд ингээд хөвгүүдийн ингээд туулж байгаа хэцүү амьдрал тэдэнд тохиолж байгаа сэтгэл зүйн хүнд бэрхшээлүүдэд яаж тэр хүмүүс амжилттайгаар гар бие оролцож байгаа ярилцсан болол бидэнд одоо хийж чадах зүйл нь гэх юм бол өөрсдийнхөө өөр хүүхдүүдэд сэтгэл зүйн ямар асуудал тулгараад байна, энэ нийгэмд ямар зүйл хэцүү байна, яг юу нөлөөлөд гэдгийг маш сайн хүүхдүүдтэйгээ ярилцаж хуваалцах ёстой гэдгийг бас сайн зааж өгсөн. Бас нэг яг хэлэгдсэн чухал зүйл нь юм бол бид нар өөрсдөө эцгийн сэтгэл зүйтэй байх ёстой. Есүс Христ хүний амьдралаар 30 жилийн амьдралдаа түүнд маш олон сэтгэл зүйн илэрхийлэлүүд байсан боловч тэр хизээж одоо энд байгаа хүмүүс шиг бүх ингээл стресс, депрессээ хүмүүс рүү цацаал ингээд тэгээд гэл ерөөсө тийм ааш авир гаргаж байгаагүй. Бид ч гэсэн яг өөрсдийн хүүхдүүд рүүгээ энэ стресс, депресс нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг хүүхдүүд рүүгээ дамжуулахгүй байх талаар маш сайн ойлголтыг авсан. Тэгээд мөн боловсролын тухайд гэх юм бол боловсрол дээр юм байсан. Гэр бүлийн тухайд гэх юм бол яг өөрсдийнхөө гэр бүлд цагийг маш үнэтэй цагийг бүр цохолчилж гаргах ёстой. Хүүхдүүдтэйгээ яг ярилцах хэрэгтэй. Зүгээр л бид нар ингээл бүтэнсээ өдөр ингээл бурхны магтаал дээр хоёр гараа өргөдөг гэдэг ойлголтуудыг өгөхөөс илүү яагаад энэ бүхнийг хийдэг юм бэ? Бид нар
Яагаад бүтэнсээ өдөр эндээ цуглаж бурхныг магтдгийн, бурхан залбирдгийн, бурхнаас гуйдгийн бэ гэдэг зүйлийг яг бүр тодруулж харуулж өгөх хэрэгтэй. Тэгээд мөн яг хүүхдүүд бид нар болоо гэр бүлдээ бурхныг төлөөлж байгаа хүүхдүүд те. Тэгэхээр бид нэр яг өөртөө яг бурхныг ингээд зөвөр харуулж хүүхдүүдэд суур ойлголтуудыг эхнээс нь ийм итгэцтэйгээр өгөх хэвээр яаж бурхныг хайрлах уу, яаж бурхныг хүндлэх үү, хэрхэн бурхан цаг гаргах уу, яаж залбирах вэ гэдэг бүх жижиг асуудлуудыг хүртэл хүүхдтэйгээ бүр ингээд тулж ингэж ойлголтуудыг өгөх хэвээр гэдгийг ойлгож авсан. Бас нэг асуугдсан яг чухал зүйл гэх юм бол таны хүүхдэд өвлүүлэх сүнслэг өвөг юу вэ? Та хүүхдэд юу өвлүүлэх байгаа вэ гэдгээ маш сайн чухалчилж авч үзээрэй. Яг бид нар олог хүүхдүүдийнхээ их сурвалжинд болох хэвээр. Одоо бидний хүүхдүүд бол YouTube, TikTok гэл сошиал медиагаас айгүй их зүйлийг их сурвалжаа авч байгаа. Бид нар тэрийг зогсоогоод хүүхдүүдийнхээ их сурвалжинд бид нар болох хэвээр. Бидний хүүхдүүдийг биднээс тулгамцсан асуудал, гарц гаргалгаа бүх зүйлийг биднээс асууж, бид нартай ярилцдаг байх хэвээр. Тэрэнд бид нар хүүхдүүдэд цаг зарцуулах хэвээр гэдгийг ойлгосон. Тэгээд гэр бүлийн хувьд аавд бас их чухал нөлөөтэй шүү гэж яг сануулж хэлсэн байгаа. Аавд бол гэр бүлийнхээ гол залбирагч, яг бурхан танай гэр бүлд юу хийх гээд байгаа вэ гэдгийг аавд ингэж бурхантай харилцаж хүлээж авах хэрэгтэй учраас аавдын үүрэг бол маш чухал шүү гэдгийг бас сануулж өгсөн. За тэгээд 3 дахь нь болохоор хоёр дахь нь эрүүл мэндийн тухай яригдсан. Яг хоо энд болохоор Сингапурт мэргэжлэрээ ажилладаг доктор Джон Сүү гэдэг хүн ярьж өгсөн л тав. Яг хэдийгээр бидний яг нэг мэддэг зүйлийг яриад байгаа юм шиг боловч тэр болгон бид нар амьдрал дээр хэрэгжүүлээд байдаггүй зүйлсийг бидэнд айгуу чухалчилж ярьж өгсөн. Яг тэрний ярьсан зүйлээс хамгийн чухал зүйл нь гэх юм бол хамгийн ихэнд хэлсэн зүйл нь бол мацгийн тухай байсан. Тэгээд яг энэ мацаг байрснаар 2 удаа 48 цагийн турш мацаг байрснаар энэний үр дагавар нь 2 удаа химийн хавдрын эсрэг химийн эмчилгээ хийлгэхдээ тэнцвээ зүр дүнтэй гэж бид нарт хэлж өгсөн байгаа. Мөн бид нарт яг эрүүл амьдрах жорыг бидэнд ингээд тусгаалan өгсөн. Тэр жоруудаас хуваалцах юм бол хамгийн түрүүнд чанартай нойроо 7-8 цагийн турш авах хэрэгтэй. За тэгээд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Энэ нь болохоор яг гинт ингээл би одоо өнөөдөр дасгал хийнэ гэж цаг 30 минут ингээл эхлэхгүйгээр айгу багаар эхлээд 10 минут 20 минут гээд багаар явсараагаад өөрөө яг биедээ тохирсон дасгалаа олж хийх. За хооллолтын тухай бас чухал зөвлөгөөнүүдийг өгсөн. 4-р нь мацаг бас айгуу чухал гэдгийг бид нарт ойлгуулсан. Нэмэлт эрдэнэс, витамин, за тэгээд хамгийн чухал зүйл нь сүнсний зөвлөгчтэй байгаарай гэж бид нарт тийм зөвлөгөө өгсөн байгаа. Сард нэг удаа сүнсний зөвлөгчтэйгээ уулзаж ингэж яг өөрөө дотор юу болоод байгаа, ямар ойлголтыг бид яг аваад байгаа, ер нь яах гээд байгаа вэ гэдгээ бас ингэ батжуулж түүний үгээс батцуурахын тулд бид нарт сүнсний зөвлөгч маш чухал нөлөөтэй. За тэгээд хамгаалтын цаг гэж яг өөртөө гарах хэрэгтэй. Энэ дээр болохоор яг нэг хэрвээ та үнэхээр ингэ боломжгүй бүтггүй байгаа бол үгүй гэж хэлэхэд бол зүгээрээ гэдэг зүйлийг өгөгцөн. Бид нарт яг нэг тийм зам байдаг штэ. За үгүй гэд хэлчихвэл тэр хүний гомдоочих юм болоо. За үгүй гэд хэлчихвэл тэр хүний итгэлийг алдчих юм болоо гэдэг нэг тийм дарамт яваад идэг. Тэр нь эргээд таны эрүүл мэндэд сэтгэл зүйн эрүүл мэнд ч айгүй хүн дээр ингэж хохирол учруулдаг шүү гэдэг бас тааж өгсөн. За 3 дахь өдөр нь болохоор санхүүгийн тухай яригдсан байгаа. Тэгээд бид нарт яг бүх их үүсвэр хангамж нь бурхнаас ирдэг. Энэ бурхнаас ирсэн зүйлийг бид нэр яг итгэмжтэйгээр үнэхээр бурхны хараа хяналтанд ор хамгаалах, зарцуулах, өсгөх, хуваалцах тухай биднэрт маш нарийн зүйлийг зааж өгсөн. Энэ дээр хэлэгдсэн нэг ишлэл нөх юм бол Матай номон дээр гардаг штэ. Хин байгаад нь өгөгдөж, байхгүй байгаад нь байгаа ч гэсэн авагдах болно гэдгийг бүр 2-3 удаа энэ ишлэл дурддагдаж яригдсан байгаа. Тэгэхээр бид нар бурхнаас хөгжсөн хангамж, бурхнаас яг бидэнд ирж байгаа бүх зүйлийг айгүй итгэмжтэйгээр бурхны өмнө итгэмжтэйгээр хариуцлагатайгаар зарцуулж өсгөж бусдаа хуваалцах хэрэгтэй гэдгийг ойлгож авсан. Тэгээд яг энэ эрүүл мэндийн хувьд болохоор яг бидний нэг тайлбарн дээр болохоор хүчирхээгээр дуусгах гэж англиар хэлэгдсэн байсан. Тэрийг болохоор би яг дотроо ингэж ойлголтыг авчаад байгаа мөртлөө үгээр илэрхийлэхдээ ер нь л
яг ямар үгээр илэрхийлэх юм мэдэхгүй байсан. Тэгээ энийг надад зөвөрлөж айлгуулсан юм нь болохоор бид нар шинэ жил болохоор ингээл та нар ингээл хувцандаа багтана ингээл зү эрүүл чирэг болно зү тураад өгнө алаад өгнө гэл шинэ жилд ингээд зориулж бэлддэг штеп. Бид нэр яг хүчрхийгээр дуусгах гээд байгаа зүйл маань бид нэр яг эцсийн мөчөд алдрынхаа хувцсыг өмсөхдөө зориулж яг өөрийнхөө бие сэтгэлийг үнэхээр итгэмжтэйгээр хариуцлагатайгаар эрүүл байлгах хэрэгтэй. Бид алдрын хувцас өмсөх яг тэр үе мөч ирэхэд бид нар эргэтэн бүтэн эрүүл саруул сэтгэл зүйн хувьд ч гэсэн ямар ч асуудалгүй хүчирхэг зогсох нь айгуу чухлаа гэдэг. Яг энэний төлөө бид нар яг энэ өгөгдсөн энэ жоруудыг үргэлжлүүлэн авч явах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгож авсан. Дөрөвт өдөр болохоор улс төрийн тухай яригдсан, улс төр нийгмийн харилцааны тухай яригдсан байгаа. Тэгээ яг энэ дээр яг миний зүрхэнд орсон үйлдэл гэх юм болол бид нар одоо манай үеийнхэн ялангуяа одоо манай үе залуу үеийнхэн ингээд айгу хайхрамжгүйгээр би улс төрийг сонирхдаггүй, улс төр юу айгу бохир заваа учраас ерөөсөө ингээд ерөөсөө би энтэй ойртмооргүй байна гэд өөрөөсөө холдуулаад судалж мэдэхгүй боловсрал ойлголтуудыг авдаггүй. Яг энэ дээр болохоор сонгуулийн тухай бид нэр сонгуульд ингээд хайхрамжгүйгээр сонголт хийх эсвэл нэг хоосон цагаан утас өгж байгаа маань бид нар яг тэр дээр байгаа тэнэг хүмүүсээр удирдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг юм аа гэдгийг бид нарт ойлгуулж өгсөн. Яг одоо ч гэсэн бид нар бол энэ улс төрд байгаа зүйл дээр бол яг өөрсдөө хийсэн сонголтын үр дүнг эдлээд яг үр дүнд нь яг ямар байгаа гэдгийг бид нар өөрсдийнхөө нүдээр хараад явж байгаа. Тиймээс бас яг улс төрийг өөрөөсөө хол гэхгүйгээр улс төрийг судалж ойлгох хэрэгтэй. Гэхдээ ерөөсөө улс төрийн золиос болж болохгүй. Тэрийг бас маш сайн сануулж хэлсэн. За тэгээд яг базаад яг энэ бүх зүйлээс ойлгож авсан зүйл маань гэх юм бол ерөөсөө зүгээр л нэг сонсогч битээ байгаарай. Яг сонсож авсан зүйлээ өөрийнхөө амьдрал дээр үйлдэгч байгаарай гэдгийг би үнэхээр та нартаа тунхагламаар байна. Бид нэр зүгээр л нүүн ёроолгүй сав шиг сонсоол яадаг амьдрал дээр хэрэгжүүлж байгаа зүйл нь харахаар хэрэгжиж байгаа зүйл байхгүй тийм амьдралаар биш. Үнэхээр түүний Бурханаас хүлээж авсан үгс, Бурханы хөвгүүд биднэрт дамжуулж байгаа тэр амийн үгсийг бид нар өөрсдийнхөө амьдрал дээр яг үйлддэг нэгэн байгаасаа гэж би үнэхээр хүсэж байна. Тэгээд надад яг нэг ишлэл яг 2 дахь өдөр өгөгдсөн. Эхний өдөр бол надад бүр үнэхээр аимшигтай хэцүү хүнд өдөр болж өнгөрсөн. Би яг тэр өдөр би яг ер нь юу хийгээд байна вэ? Би яг хаана явна вэ? Надад яг Бурханы бүр эцсийн ингээд ойлаа залбирч байгаа хөтөл таны өмнө ингээд гаргаа тавих надад итгэл байна уу гэдэг дээр хүртэл би тулсан. Тэгээд яг маргааш өдөр надад нэг ишлэл өгсөн. 1-р Коринтын 10-р ишлэл 13 байсан. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог зүйл юм. Бурхан итгэмжтэй бөгөөд та нарын хэрэгс чинь хитэртэл сорилтыг зөвшөөрдөггүй. Харин дааж гарахын чинь төлөө сорилттой чамд гарцыг өгнө гэсэн. Үнэхээр тэр надад яаж энэ бүхнийг даван туулах вэ? Яг чи яг юу хийх ёстой вэ гэдгийг мань үнэхээр бат итгэлтэйгээр харуулж миний зүрхэнд суулгаж өгсөн. Би яг тэнд очиод өөрөө яг ингээд зураглалыг олж харсан. Бас нэг Түндэ Бакра пастрын ярьж байгаа бид нар ингээд өөрөө хувь тавилан мөшгөөд хүлээж аваад итгэвчүүлээ цааш нэг гадагшлуулна гэж ярахад хүн болго яг тийм окей өстө хүлээгээд авчих өстө итгэвчүүлээд өгье гэсэн сэтгэлтэй очсон. Гэтэ яг Түндэ Бакра пастрын ярьсан үг нь болохоор энэ өвийг хүлээж аваад итгэвчүүлээд дамжуулах маш үн цэнтэй. Энэ үнэхээр маш их төлөөс шаардна. Гэтэ энэ бол мөнгөний тухай яригдж байгаа зүйл биш. Энэ бүр маш их үн цэнтэй шүү гэдгийг бид нарт айгу ойлгуулж өгсөн. Тэгээд хүн болгоныг өөрөө Бурханаас өгсөн өвийг хүлээж авахаар түүний үгнээс тасцуураад үнэхээр ойлгохгүй болохгүй байсан ч гэсэн болгоно бүтээн чадна гэсэн сэтгэл ирэмцэлтэй байсан. Багийнхандаа маш их баярлалаа. Та нартай маш их баярлж байна. Бас ийм томилгоо гэсэн өргөний эцгүүдэд маш их баярлалаа. Миний эхний томилгоо маш хүнд газраас эхэлсэн. Тэгсэн ч гэсэн Бурхан надад яг яаж үнийг давах вэ? Яаж гаталж гарч эзэлж авах вэ гэдгийг надад маш томрооноор харуулж өгсөн. Би өөрөө яг энэ чинь ингээд яриа зогсно гэж үнэхээр амьдралтаа төсөөлж байгаагүй. Үнэхээр үгээр хэлэхээ аргагүй гайхамшигтай бас айцтай байдгийн байна. Ингээд бас яг Солонгост байгаа эмэгчтэй манлайдаа маш их баярлалаа. Та нар надад үнэхээр энэ загварчлалыг ингэж харуулж өгсөн. Яг яах ёстойг нь чиглүүлж өгсөн. Тэгээд үнэхээр бид нэр яг ингээд Бурхан эцгээс өгөгдсөн өргөний эцгүүд минь байгаа. Биднэрт хувь тавилангийн хамтрагчид байгаа маань үнэхээр ёроолтой зол завшаантай ямаа гэдгийг маш их ойлгож авсан.
Тэгээ бүх алдар магтаал нь бидний бурхан эцэгтэй байх албагүй. Бидний бурхан эцэг бол үнэхээр алдар зохистой нэг юм аа. Баярлалаа. За, сайн байцгаана уу? Сайхан амарцгаасан уу? За, ямар ч байсан яг хувь хүнийхээ хүрээнд хүлээж авсан ойлголтуудаа хуваалцах гад бэлдсэн. Гэтэ энэ бол гэрчлэл биш. Яг ямар зүйлүүд нарийн мэдрэгдсэн талаараа бэлтгэсэн байгаа гэсэн. Тэгээд хамгийн эхлээд Магдалины багийнхандаа маш их баярлалаа. За All Nations Increase хүмдэр яг магтахад мэдэрсэн маш тод байсан бурхны оршихыг би сая бас хамтдаа мэдрээ бурхны яруу хэлтрийг харсан. Тэгэхээр халуун нагчтай баярлалаа. Одны өгчтэй баярлалаа. Чинзаахтай баярлалаа. Тэгээ бурхны оршихыг сайгүй байдгийн илэрлэл нь энэ л гэсэн үг. Тэгэхээр магадгүй та бүхэн бас Монгол улсаас гараад явахдаа ч гэсэн яг энийг шалгаж үзэх боломжтой гэсэн. Тэ? Бурхны оршихуй яг энд байна уу? Тэгээд Магдалины багийнхандаа маш их баярлалаа. Үнэхээр их баярлалаа. За тэгэхээр Магдал за хамгийн түрүүнд яг яагаад би явцсан талаараа яг юу би өөрөө ч бас одоо ч гэсэн ойлгохгүй байна. Моорын Малайзийн Моор хотод болохоор би 2016 онд хамгийн анх удаа явжсэн баггүй. Тэр нь болохоор ийм өсвөрийн конференц байсан. Selected Areas гэдэг одоо бурхны сонгосон сумнууд, шилэгдмэл сумнууд гэж залуучуудыг бэлтгэжсэн тийм доктор Jonathan David өөрөө 2-3 өдрийн турш номлосон ийм конференц байсан. Тэгээ тэр үед бас юу ч нэг л мэдэд ингээл явах болсон байсан. Тухайд би Солонгос улсад амьдардаг байсан, хуучин нөхөртөөгөө. Тэгээд сая одоо ингээ 2 удаа бас л нэг л мэдгээд явахаар болсон байсан. Канадын багийнхны нэг хүн маань ингээд явах боломжгүй болсон байсан болохоор би ингээд оронд нь явах боломж гараад 7 хоногийн өмнө баг мэдээд ингээд юмнуудаа зохицуулаад явсан. Гэхдээ тэнд би 2 дутаагаа очиод ойлгосон зүйл нь 2016 онд яг тэр газар миний дотор суулгагдсан байсан үр жимсэн, үр илэрлэн одоо энэ 2025 оны 10 сард болсон конференц байсан. Тэр хоёр конференц ялгаатай л 2016 оных нь болохоор өсвөрийн залуучуудад зориулсан байсан бол энэ удаагийнх нь Исаакийн одоо сүмүүдийн стратегийг зааж өгдөг конференц ахгүй тий. Isaac Network Strategy гэдэг Исаакийн одоо ургаж гарсан сүмүүдийн хүмүүс маань пасторууд нь очоод тэндээс одоо яг үндэстэндээ зориулсан иш үзүүлгийг хүлээж авдаг, стратегиудыг хүлээж авдаг. Стратегийн яг хаана бид нар байрших ёстой маш нээлттэй тэнгэрийн дор хүлээж авдаг чухал юу байсан гэсэн. Тэгэхээр бурхан надад хэлэхдээ 2016 онд эхлүүлсэн ажил нь энд үргэлжилж байгаа тухай ойлгосон гэсэн. 2016 оноос хойш нэг ч өдөр би чамаас холтоогүй, би чамтай хамт байсан, би чамтай өөрөө ингээд хамт ажиллаж байгаагаа юу тод харуулсан гэсэн. Гэтэ энэ 9 жилийн хугацаанд миний амьдрал бүр 360 ирсэн. Тэгтээ бурхан нэг ч өдөр надгүй бурхан бүх өдөр надтай хамт байсан. Нэг ч өдөр тэр надтай биш байгаагүй. Тэгтээ тэр өөрөө ажиллаж исэн. Тэгээд яг түүний бодит ажиллагаа нь ингээд одоо яг тухайн үедээ би юу ч ойлгохгүй ингээд самураад явж исэн ч гэлээ. Дараа нь ингээд харахад тэр түүний ажил амар төгс, маш одоо төгс найруулагч, төгс удирдаач юмаа гэдгийг би дахин нэг харсан байгаа. Тэгээд тэр газар нь өөрөө ингээм бурхны ушуугаар дүүрэнд манайхан бүгдээрээ явж үзчихсэн болохоор мэдэрч байгаах тий. Миний хувьд болохоор яг анх удаа одоо яг бүх сүнсээрээ магтсан мэдрэмж нь илүү тод исэн байхгүй юу? Одоо 33 жил наслахтаа хамгийн тод мэдэрсэн зүйл маань эсэн гэсэн үг. Тэгэхээр махан биеэр магтах, сүнсээр магтах хоёрын ялгааг би маш сайн харсан. Магадгүй эхний өдөр мэдээж зүрх сэтгэл нээлттэй байгаа. Гэхдээ 80% сүнсээр магтсан ч юм уу тий. Өдөр ирэх тусам одоо 100%, 200%, 300% хамгийн сүүлийн өдөр нь бүх сүнсээр магтаж байгаа байхгүй. Тэгээ энэ хоёрын ялгаа нь амар ялгаатай байсан. Тэгээ би бүр ингээд өөрөө одоо нөгөө махан биеийн бүх юмс ингээд бүр ингээд үхээд сүнсэл үлдчихэж тэр оршуур орж байгаа байхгүй. Махан биеийн
жоохон л юм үлдэхэд ингээд тэр надад амар хэцүү байхгүй би ингээд бүр ингээд ухаан алдаж унах гад за ухаан алдаж унсан ч яг үсрээл толгой хагарна л эз гэж боддоостой л ингээд магтчихсэн гэсэн. Тэгэхээр энэ нь яг дараа нь ямар ойлголт руу намайг хөтлсөн бэ гэхээр бүгдээрээ 8 сар цоорын сургалт дээр Майкл пастор, Филипп пастор, манай пасторууд маань бүгдээрээ хамт сонссон штэ. Пентакостын өдрүүдэд хүмүүс ариун сүнсийг ингээд ямар төвчээртэй хүлээжсэн. Тэгээд нэгэн зэрэг ариун сүнсээр зэрэг дүүргэгдэжсэн ингээд. Тэгээд тэр өдөр бүгдээрээ тунхагласан би ариун сүнсээр дүүрэн байна. Хүлээж авч байна. Ариун сүнсээ миний дотор орооч гэж өөрийнхөө амаараа хэлсэн хэрнээсээ би зүгээр хүн дээрээ л бодсон юм а хэлж байгаа шүү. Гэхдээ сүнс өөрөө тэгж их магтахыг хүсэж байгааг бид нэр мэдэж байсан хэрнээсээ ухамсартайгаар тэр сүнсийг ингээд харцсан байгаа байхгүй. Махан биенээс ингээд бүр ингэж өхүүлээд ингээд сүнс өөрөө бурхны сүнстэй хамт байхыг тэгж их хүсэж байхад би өөрөө ухамсартайгаар үгүй гэд хэлсэн байгаа байхгүй би тэр сүнсэнд. Тэгэхээр эн чинь нэг ясандаа бараг сүнсний аллах байсан юм байна гэдгийг би харсан. Тэгээд амаараа би таны сүнсийг хүлээж авч байна гэж хүлээн зөвшөөрөөд сүнсэнд заа гэж хэлсэн хэрнээ яагаад тэр сүнсийг бид нэр тэр сүнсэнд бид нэр хэрэгтэй хоолыг өгөөгүй, ундааг нь өгөөгүй, услагааг нь өгөөгүй. Эндээ ингээд харцсан байгаа байхгүй. Тэгэхээр сүнсээр магтаж байхад тэр сүнс өөрөө бүр ингээ хашгирч гарсан. Бурхны сүнсийг энэ дотор байгаа сүнс маань бүр ингээ амар хүссэн, амар сансан, амар хамт байхыг хүссэн байгаа юм би мэдэрсэн. Тэгээд тэр оршууч өөр ингээ амар ялгуулсан хэрнээ амар ариун хэрнээ амар хайраар дүүрэн зөөлхөн ингээд бүх тодорхойлолтууд нэгэн зэрэг байгаа. Ингээд амар гоё зөөлхөн амар гоё хайраар дүүрэн хэрнээс амар ялгуулсан. Тэнгүү тэр оршуу руу зүгээр дурын нэг нь орохгүй байхгүй. Махан би тэр чигтээ өгчийж сүнс өөрөө таньжиж хөдөлмөрлжиж тийш орж байгаа байхгүй. Тэгжиж бурхны алдрыг, тэгжиж бурхны яруу алдрыг харах боломжтой байхгүй. Гэтэ боломжгүй биш боломжтой байсан. Би өөрөө тэрийг мэдэрсэн. Тэгэхээр бид нар өөрөө бурхны сүм гэж ярьдаг штэ. Ариун сүнс угаасаа л бид нар одоо ариун сүнсийн дотор байгаа тэр сүнсийг тээж байгаа би өөрөө сүм. Гэтэ энэ сүм чинь тэгвэл бас тэр оршуу шиг ариун хэрнээ нэндан ялгуулсан байх ёстой болж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө яг энэ нэг одоо сүнсийг тээж байгаа энэ хэрэгслүүртээ амар анхаарах ёстой. Гаргаж байгаа шийдвэрүүдтэй амар ухамсартай байх ёстой юм байна. Энэ дотор чинь энэ чинь зүгээр миний бие биш болчиход байгаа байхгүй. Энэ дотор чинь бурхны сүнс амьдраад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр яг оршихуйн талаар сүнсээр магтах талаар ийм ойлголтуудыг би хүлээж авсан. За 2025 оны конференцийн ерөнхийдөө сэдв нь болохоор англиар Activating and Releasing the Open Heaven Generation for Legacy Transfer in Pursuit of Their Inheritance буюу за одоо үгийг хүлээж авахын тулд нээлттэй Тэнгэрийн уюут маань хэрхэн идэвхжүүлж хэрхэн түүнийгээ дамжуулах талаар ерөнхийдөө бурхны үгийг яаж бид нар цаашаа дамжуулах талаар сэдв доор яригдсан гэсэн үг. Тэгээд яг нөгөө конференцээс өмнө би унтах гад байжсэн чинь надаа нэг унтаж чадахгүй нүдэнэл ингээл байжсэн чинь надаа юм үзэгдэл харагдсан байхгүй юу. Амар өндөр юм өсөн уул мөнх цаст уул. Тэгээ уулын оройн ингээд засаар хучигдсан. Тэгээ ингээд амар цэлмэг тэнгэр хав харанхуй шун тэгтээ оддоор дүүрэн тэгээ одных нь гэрэлт тэр мөнх цаст уулын цас нь гялалцж байгаа байхгүй. Тэгээ би юу харч өгөөд ингээд унтчихсан аа. Дахиад нүдэн ансан чи дахиад тэр харагдал. Тэгэл өнгөрцөн. Тэгсэн чинь яг эхний өдөр Тундра Бакрийн пастор маань ярьсан сэдв нь ер нь бол ингээд бүхэл өдрийн турш уусуудын талаар л ярьсан. Тэгээд би яг
тэрийг ингээ мартцсан байж байгаа дараа нь энэ уул чинь юм юу юм болоо гэдэг нэг юм асуултын тэмдэг үлдсэн байсан. Тэгэхээр ерөнхийдөө юу вэ гэхлээр зүгээр гол санааг нь базаад ил яа гэвэл би ингээд айгу имэйлттэй байна. Энд амар юм сүнсний гүн ойлголтууд учраас би өнөөдөр хэдхэн минутанд бүгдийг та нартай дамжуулж чадахгүй. Гэхдээ дамжуулах маш их хүсэл эрмэлзэл байна. Гэхдээ ингээд гол санааг нь багцлаад ярих юм бол одоо энэ дэлхий дээр соёлын 7 уул ноёрхож байгаа. За боловсролын уул, улс төрийн уул, тэгээд шашны уул, тэгээд юу лээ? Гэр бүлийн уул, санхүү эдийн засгийн уул, тэгээд нэг нь эрүүл мэндийн уул. За ерөнхийдөө ингээд одоо бараг л одоо засгийн газрын 7 салбар явж байна шүү дээ, тий. Тэнгүүд энэ соёлын уулууд чинь ингээд аимшигтэй төвхтэй. Тэрийг юутай зөвлөсөн бэ гэхлээр ханан дээр үлэгдэх хевсэнцрүүд байдаг шүү дээ, тий. Янз янзын өнгийн янз янзын утаснууд ингээ хоорондоо холбоостой амар юм төвхтэй уулнууд дэлхий дээр байна. За энэ уулуудыг тэгвэл энэ уулуудаас тэгвэл өндөр хамгийн дээд оргилт нь мэдээж бурхны хаанчлалын сүм өөрөө байгаа. Энэ бурхны хаанчлалын сүмүүд энэ уулын оргил дээр бурхны охид хөвгүүд байж иж энэ 7 уулаа эзэлнэ. Гэхдээ бурхны хаанчлалын энэ уулан дээр байгаа энэ сүм одоо бид нэр шууд гарч чадахгүй болчихдог байхгүй. Яагаад гэвэл хамгийн өндөрт нь байгаа. Тэгэхээр бүр тэр дээшээ гарахын тулд надад өгөгдсөн нэг уул дахиад байгаа. Энэ уулыг би өөрөө баг багаар алхамаар эзэлж аваад оргил дээр нь гараад уулынхаа оргил дээр гарсны дараа надад бурхнаас зааварчилгаа ирнэ. За энийг Авраам Арая уулан дээр уулын орой дээр очиж бурхантайгаа холбогдоод заавар авдаг байсантай адилхан. Исаак тий одоо ер нь Библиэлд гарч байгаа сүнсний эцгүүд маань энэ загварууд яг яаж загвар авдаг гэсэн ингээд хараад үзэх юм бол бүгдээрээ уулын орой дээрээ очиж заавар авчихсан. Энэ уулын орой дээр энэ 7 уулыг эзлэх зааварчилгаа өгөхөөс гадна өв яаж дамжуулагдах вэ гэдэг бас зааварчилгаа өгдөнө. Тэгтээ зөвхөн одоо өвийг дамжуулж байгаа нь ганцаараа гарах хангалтгүй. Өвийг хүлээж авч байгаа хүн нь хамтдаа явах ёстой. Тэр зааварчилгааг ирж байгааг өвийг хүлээж авч байгаа хүн нь хажуунаас нь харах ёстой. Үйл явцыг харах ёстой, процессыг харах ёстой. Тэгжиж өв дамжуулагдана. Тэгтээ сая анууч хэлсэн шүү дээ энэ амар үнцэнтэй. Өв одоо энийг бас Тундра Бакри пастор юутай харьцуулж ярьсан бэ гэхлээр дэлхий дээр ч гэсэндээ өвийн тухай хууль гэж байдаг тийм. Хүн нас орохоос өмнө гэрчлэл бичдэг. Тэгэхээр өв ямар үед дамжуулагдаж байгаа юм гэхлээр гэрээслэл бичсэн хүн нас орсны дараа өв дамжуулагдаж байгаа. Тэгэхээр тэнд өвхөл байх нь байна. Эхлээд өвхөл байх нь байна. Өв дамжуулагдахаас өмнө. Тэр амар ингээд зүгээр дамжуулагдана л гэж бодогдоод байсан боловч яг хэрхэн яаж гэдг нь сүнсний ойлголт дотор маш гүн яригдж хэлэгдсэн байгаа. Тэгээд яг цөөн хідэн ойлголтууд нь бол эхлээд бид нэр өөрийнхөө гарах ёстой уулынхаа орой дээр очиж байгаа зааварчилгаагаа авах юм байна. Төлөөсөө төлөх юм байна, үхэл явагдах юм байна гэж ойлгосон. Тэгээд одоо би болохоор өвийг хүлээж авах тухай л бодод байгаа байхгүй. Яагаад гэвэл арай нас орох болоог байгаа гэж бодод байгаа. Тэгээ ямарсан гэдэг тэгэнгүүт би чинь бас өвийг дамжуулах нэг юм байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө надад ирж байгаа тэр өв чинь дамжуулах бас зааварчилгаатайгаа ирж байгаа гэсэн үг байхгүй. Би зөвхөн хүлээж аваад дотроо байлгаад дуусахгүй юм байна. Эний чинь бас би дахиад дамжуулах юм байна гэдэг том ойлголт ирсэн байгаа.
Тэгээд тэгтээ нөгөө нэг өөртөө өгцгийг нуулыг тэгвэл яаж таах юм бэ гэхээр би өөрөө эхлээд хаанчлын уул болох хэвээр. Би өөрөө эхлээд хаанчлын уул шиг байх хэвээр. Тэгээд өөртөө өгцөө уулынхаа орой дээр гарах хэвээр гэсэн. Тэгэхээр эхлээд ер нь яг өөрөөсөө л эхлэх болчоод байгаамдаа гэж. Тэгээ нөгөө нэг нөгөө надад харуулсан тэр уулын орой дээр гарахад бол би эхлээд өөрийнхөө уулнасаа л эхлэх хэрэгтэй болж байгаа. Гэтэ надад харуулсан тэр уул яг надад өгөгдсөн уул гэдгийг бол би хүлээж авсан. Тэгээд амар үзэсгэлэнтэй уул байсан. Тэгээд та хамт явсан хүмүүс маань гэсэн яг нөгөө яг нэг ойлголт байгаах гэж найдаж байна. Ганцаараа юм уул хараагүй. Тэгээд бас нэг чухал юм нь болохоор одоо энэ дэлхий дээр байгаа энэ 7 уулыг энэ дээр яаж бодит өөрчлөлтүүд, бодит ажлууд явагдах юм бэ гэхлээр нөгөө бурхны хаанчлалын сүмийн охид хөвгүүд тийшийг очиж ижил бодит өөрчлөлт гарна. Тэрнээс нааш тэр уулууд тэр хэцүү төвөгтэй хэвээрэл байх болно. Тэгэхээр бурхны хаанчлалын охид хөвгүүд амар сериосны амар тоглоом биш. Тэгээ яг тэр тэнгууд одоо ингээл амар юм боломжгүй гэж бодогдчихэж магадгүй. Гэхдээ яаж боломжтой болгосон нийгэм рүүгээ яаж хандаж ажилласан тухайга одоо манай fellow буюу одоо яг Исаакийн зэрэгэлдээ сүмүүдийн хийсэн ажиллагаагаар олж харсан. Тэгэхээр эн чинь боломжтой гэдэг амар юм инспирэшн урам зориг бол авсан. Тийм. Тэгээд за нөгөө ямар ч гэсэн нөгөө нэг зуурсан юмнуудаасаа л яриад байгаа ингээд хоорондоо холбогдохгүй байгаа бол уучлаарай. Гэхдээ саяны конференц ч гэсэн яг өөрөө юм байсан. Энэ тэндээс яригдаж бид нар өөртөө холбох хэвээр. Угаасаа дараа нь холбогддсон билээ. Тэгэхээр зуурж авсан өгнүүдээс л гаргаж ярьж чадахгүй ярихыг хүсэж байгаа болохоор л яаж ануужин шиг 1 2 3 гэж хичээсэн. Өглөө би хичээсэн. Даанч болохгүйсэн. За тэгээд бурхны хаанчлалын уюуд нээлттэй хаанчлалын доор өвөө яаж залгуулж дамжуулж өгөх юм бэ гэдэг сэдвээр байгаа тий. Тэнгүүд тэнд ингээд үеийн охид хөвгүүд бурхны хаанчлалын охид хөвгүүд байгаа. Одоо нэгдүгээр үеийн яг доктор Джонатан Дэвис халаалаад нэгдүгээр үеийн пасторууд, хоёрдугаар үеийн пастор, гуравдугаар үе гээд амар олон ингээд үеуд байгаа. Би болохоор ингээд хувь хүн дээр миний ингээд хамгийн анхны удаа л оролцсон конференц байгаа шүү дээ. Яг юм Isaac network. Тэгэл яг өөр дээрээ л хүлээж аваадсан. За би ингээд цаашаа ингээд үгийг хүлээж аваад ингээд стамбай ингээд нэг юм цаашаага үргэлжлэл байгаа гэж би харсан чинь тэнцээ чинь 4 өөр үе байгаа байхгүй тий. Тэнгүүд бидний эцгүүдийн хувьд зарим эцгүүдийн хувьд маань тэр нь хамгийн сүүлийн удааг их байсан. Тэгэхээр яг өөр үеүүдэд яаж өөрөөр ингэж очиж байгаа юм бэ гэдгийг надад сануулж харуулсан гэсэн. Тэр энэ үг яг хэзээ нэгэн цагт дамжуулагдах юм байна. Надаас ч гэсэн ингэж цаашаа дамжуулагдах юм байна. Яг ажил нь ингэж гүйцэлдэж дуусах юм байна гэдгийг бас сануулж харуулсан. Тэгэхээр яг бидний өмнө ажлуудаа хийгээд дуусгацсан, дамжуулсан тэр сүнсний эцгүүдийн төлөө бас амар их талархах хэрэгтэй юм байна гэж бодсон. За тэгээд нөгөө бурхны оршууд дотор магтаж хат бас надад нэг ойлгогдсон юм болохоор бид нэр ингээ хайр хэлээр магтаад бурхны оршууд дотор ингээ зогсож явахад юу яриад байгаа мэдтгүү штэ тий. Тэнгүүд яг дараа нь магтдаг штэ. Тэнгүүд монгол хэлээр бичигдсэн тэр үгнүүд ч юм уу, англи хэлээр бичигдсэн тэр үгнүүд чинь
бурханд зориулж бичигдээгүй эсвэргээрээ биднэрт зориулж бичигдсэн билээ. Хайр хэллээр магтаж дуулж яхад яг бидний юу ярьсан нэг маань биднэрт ингэж харуулт юм билээ. Сая сүнс ингэж хашгирж ингэж дуулж ирсэн юм биш тий гэдгийг ухамсартаа бид нар тэгж ойлгох юм билээ. Тэгээд тийм болохоор магтаалын үг нэг бүр өөрөө бас амар тунхаглал чухал юм байсан. Би нөгөө Солонгос улсад амьдардаг байхдаа амар их онлайнаар яг энэ хаанчлалын номлуудаа аягүй сонсдог байсан. Гэтэ яг өнөөдрийн хэмжээнд юусоо ойлгож чаддаггүйсэн. Тэгэхээр бурхны үгийн илчлэлт чинь өөрөө яг тэр дороо ирэхгүй ч гэсэндээ цаг нь болохоор яг зөв цагтаа зөв газараа илчиллэгдэж харуулагдаж ойлголтууд нь ирдэг юм байна гэдгийг би нотолсон. Тийм байгаа. Тэг ерөөсөө одоо болтол яг нөгөө амар юм ямар амар яруу алтар байдсан бэ гэдгийгнээс нь гарч чадахгүй л яваад байгаа. Тэгээд бурхан өөрөө биднийг бас яг өөр шиг байхыг хүсдэг. Одоо би ингээд нэг юм миний хувь хүний характер ингээд жоохон даруухан дөө, зөөлхөн дөө байж болно. Тэгтээ тэр өөр шиг байхыг хүсдэг. Тэр бурхан эцгийн тэр сүр хүч, тэр яруу алдар чинь бидний эсрэг биш. Бидний төлөө байдаг. Дайсны эсрэг гэдэг байхгүй. Тэгэхээр би ингээд тэр сүр хүчээс нь яруу алтраас нь айх биш. Тэрийг хүлээж аваад түн шиг болоо дайсныхаа эсрэг ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг бол ойлгосон. Яг тэр ойлголт нэг сүлд ирсэн л та ягаад ч юм ингээд нэг амар имэйлт байгаа л гэсэн. Тэгээд энэ нь бидний эсрэг биш байт юм байна гэдгийг л амар сайн ойлгосон. Тэгээд та нартай баярлалаа. За бид ингээ багаараа одоо энэ аялал амжилттай яваад ирлээ. Бид нар үнэхээр хол нэг талдаа 24 цаг, нэг талдаа 2000 км ирж очих зам зөвхөн 48 цаг зарцуулагдсан. Ирж очихын 4000 тийм километр газарт үнэхээр бурхны одоо хүч чадал дотор амжилттай аялаад ирлээ. Замдаа ямар ч одоо даарсан юм байхгүй, халуутсан юм байхгүй, өлсөж цангасан юм байхгүй, ядарсан юм байхгүй, бүр юр бус яваад ирсэн. Тэгээ бас хамт явсан багуудтай аявих баярлж байна. Энэ хүмүүстээ биднэрт өгөгдсөн өгөгдлүүд байна гэдгийг тодоос том бүр харсан байгаа. Тэр газар очиод миний бүр нүд нээгдсэн байгаа. Тэгээ түнд маш их баярлж байгаа. За тэгээд тэнд таны нэр ариунаар дурсагдж таны хаанчлал ирэх болтугай. Таны хүсэл тэнгэрт биелдэг шигэ энэ газар дээр биелээ болох болтугай гэж бидний залбирлын бодит одоо зүйлсүүдийг бүр бодит болж байгааг харчаад ирлээ. Тэгээд үнэхээр бурхан нэг хүнээр дамжуулан ямар агуу ажил хийдэг юм бэ гэдгийг бүр гайхширсан байгаа. Бурхан нэг хүнээрээ дамжуулан үндэстнүүдийг яаж өөрчилж, үндэстнүүдийг яаж сэгсэрч, тэр үндэстнүүдэд яаж нөлөөлж, тэр үндэстнүүдийг яаж хөдөлгдөг юм бэ гэдгийг харахтаа үнэхээр талархаж суулаа. Хоёрдугаар үнэхээр тэр тэнгэрийн засаглалыг газар дээр буулгагч Исаакийн сүмүүдийн бодит ажиллагаануудыг бүр ингээ бодитоор харсандаа бас их маш их баяртай байсан. Гуравдугаар хүн сүнсэндээ юу харснаа, сүнснээс юу сонссноо амьдралд бодит болгогч тэр бүтээгч үеийнхний бүр амьд загваруудыг нүдэрээ хараад чихээрээ сонсоод ирсэндээ бас талархалтай байна. Тэгэд энэ хотын сүмд одоо бурхан бүх юмыг бидэнд өгсөн байна. Миний нүд нээгдсэн гэдэг чинь ерөөсө хотын сүм бидэнд бүх юмыг юу ч дутаагаагүй өгсөн байна. Тэгээ бид одоо сонсогч үеэсээ бүтээлч үе рүүгээ шилжсэн гэдгийг энэ газар тунхаглаж байна. Та нар харин хүлээж авах болтугай. За тэгээд энэ сургалт бол айгүй тийм
бидний 6 жил яваагүй 6 жил завсарсан байгаа. 6 жил болоод очиод тэнд юмс маш өөрчлөгдсөн байна. Явж байгаа бид ч гэсэн сонсож байгаа бид ч гэсэн бас өөрчлөгдсөн байгаагаа бас олж харсан өөртөөсөө. Тэгэхээр бурхан хэл хязгааргүй хаанч одоо ингэж ажиллаж байна тий. Ерөөсөө ингэж бөхлөөр ажиллаж байна. За тэгээд маш одоо нөгөө эмх цэгцтэй тод тийм тодорхой сургалтанд явсан учраас бас өөрөө би тодорхой байхын тулд юмсуудаа ингээд нэг тодорхойгоор бичсэн байгаа. За энэ сургалт бол гэр бүл боловсролыг заасан. Сүнслэг боловсролыг гэр бүл рүүгээ оруулах тухай. Тийм ээ? Эрүүл мэндийн тухай заасан. Энэ бол бид замаа дуусгахын тулд бид нар эрүүл байх шаардлагатай учраас эрүүл мэндийн сургалт орсон байна. Хаанчлалын санхүүгийн сургалт орсон. Бид хаанчлалыг тэлхийн тулд санхүүгээр яаж хаанчлалыг одоо санхүүгээрээ дэмжих, санхүүгээр үйлчлэх тухай бид нар заасан байна. Улс төр нийгмийн харилцааны одоо хичээл орсон байгаа. Энэ бол бид нийгэмтэйгээ харилцаж улс төрлөөгөө орох энэ хичээлүүдийг заасан байна. Тэгэд энэ хичээлүүдийг би сонсоод сууж байхдаа маш их баяр хөөр төрсөн миний дотор. Яа гэвэл манай хотын сүмд бүгд өгөгдсөн өгөгдлүүдээр дүүрэн байна. Хотын сүмд мэн үнэхээр улс төрчид байна. Бизнесмэнүүд байна. Тэр санхүүгийн одоо хаанчлалын санхүүг тэлэх. Бидний дотор боловсролоо орсон боловсролынхан байна. Тийм ээ? За би одоо энийг ингэж ярив. Ерөөсөө тэгээд цаашаа биднэрт нөгөө 7 уулын тухай ярьсан байгаа. Тэгээд тэр 7 ууланд чинь бидэнд байна гэр бүл. Хамгийн нэгдүгээр боловсрол, эрүүл мэнд, улс төр, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, шашны уул гэж. За энд болохоор зэрэг бид нар манай одоо сүмд чинь өгцөн байна шүү дээ. Боловсролын уул руу манай хүмүүс орцсон байна. Одоо орцсон байна. Тийм ээ? Эзлэхэд ингээ орцсон байна. Эрүүл мэндийн салбар руу манайхаас орцсон байна. Орцсон байгаа шүү дээ. Тийм ээ? Манай эмчнэр байгаа шүү дээ. Тий? Орцсон юм шиг төгрөгийн хэвтүүлээ. Бурхан бүх юмыг өгцөн байна манайхаа. Бүгдээрээ бүх юмыг авсан юм шиг байя. Юу ч аваагүй юм шиг бид ерөөсөө тэгэхгүй одоо байсан. Миний нэг бүр нэгдсэн байгаа шүү. За тэгээд улс төрлөө орцсон байгаа. Тийм ээ. Бүр засаглал бизнес рүү орцсон байгаа. Одоо шашны уул руу орцсон байгаа шүү дээ. Пасторууд минь одоо энэ хийж байгаа энэ хүнд хөдөлмөр маш хүнд хөдөлмөр. Бид нэр дахин сануулсан. Энэ үрийг дамжуулахад та нар гаргах золиослох та нар бэлэн үү? Та нарын гаргах золиос чинь бэлэн үү? Та нар золиослогдоход бэлэн үү гэж дахин асуусан. Энэ үед аимшигтай мөртлөө тэг бидний бас бүр аягүй тод авсан зүйл байсан. Бид өнөөдөр яг энэ газар Сэмэхэн эцгүүдэд үнэхээр талархлыг өргөж байна. Маш их хүндлийг өргөж байна. Өнөөдөр энэ хүртэл биднийг дагуулж явсан энэ мөр их хөдөлмөр гэдэг чинь маш их золиос, маш их юм шаардсан байгаа. Бид нар тэгэхээр зэрэг хөндлөл өгөх нэгэндээ хөндлөлийг өгөх ёстой. Би тэр газар байж байхдаа би хоёр пасторын төлөө бодсон. Ямар их одоо хүн хараад одоо мэдхгүй штэ хараа хэлж чадахгүй тийм юмсуудыг туулсан байгаа. Тэгэд энэ хүндлийг бид нар зүгээр л хараад ямар ч ингэж үнэлгээ байхгүй ингээ яваад идэг. Энэ цаг одоо бидэрт дуусгар болох хэрэгтэй. Бид нар биенийг үнэлдэг, би энийг хүндэлдэг, хүндлэл энүүгээр маш дүүрэн байх хэрэгтэй юм бэл. Бид хамт явсан бас багтаа маш их баярлсан. Эднэр бол үнэхээр хаанчлалын одоо гэр бүлийн загвар гэр бүлүүдтэй би хамт явсан билээ. Энэ жил намайг ерөөсөө Малайз руу явуулж байгаагийн гол зорилго би яг зорилгоо харцсан, бүр барьцсан, тодорхой болгоцсон. Тэгээ энд бас хэлэгдсэн үгсүүд дотор тодорхой байдал бол өөрөө хүч юм а гэсэн. Эргэлзээ ийм санаа зовлт одоо энэ бол биднийг үргэлж доош нь чангаад харин өөрөө би тодорхой болох хэрэгтэй юм бэл. Би бүх юма тодорхой болгоцсон байгаа. Тэгээд үнэхээр миний дотор хүч ирдсэн байгаа. Тэгээд
Тэгэд маш их бидэрт өөрт байгаа өгөгдлүүдээ айгүй харах хэрэгтэй юм билэ. Бийл гэдэг бийл гэдэг өөр төр ингэ төвлөрөөд яхаар ерөөсөө урагшаа явахгүй юм билэ. Мэдээж одоо энэ 7 эзлэх ёстой 7 уулыг чинь ингээд нэрлэх юм бол би ерөөсөө одоо мэдээж боловсролын уул руу би орохгүй. Эрүүл мэндийн уул руу би орохгүй. Улс төрлөө би орохгүй. Эдийн засаг руу би орохгүй. Би хэвлэл мэдээлэл рүү орохгүй. Тэгэхээр үлдсэн минийх байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо юу вэ та нар тэ байгаа ёстой. Энэ хамгийн хүн хөдөлмөр бөгөөд энэ хаанчлалын ажиллагааг явуулах бүх ажиллагаануудын одоо суур нь бөгөөд тэдийг ажилуулах одоо тэр материалыг бий болгож байгаа ажил нь шүү дээ. Одоо би бол өөрөө бол би яахаар ингээл хүүхдүүд хараад ингээд гүүштэй би чи тэнд очил цөм аваад энд очил ингээд бодоод идэх юм. Би одоо яг өөрийнхөө юмыг бүр аюу тодорхой болгосон учраас аюу амар тайван бөгөөд яг өөрийнхөө ажил би тодорхой бүх юм харцсан. Одоо ийшээ өмөрх надад тийм байхгүй. Тэр зэрэг энэ удаагийн явалт дээр намайг юм тодорхой байдлаар л дагуулсан. Надтай бүр хамт явсан хүмүүс мэн хүртэл яг тэр гэр бүлээ эзэлсэн байгаа байдлын бүр тодорхой тийм одоо яг бодит байдлыг надад бүр харуулад яваад байгаа байхгүй. Тэгэхээр би тэнийг үлээсэн. Тэгээ за би сүмдээ болохоор зэрэг мэдээж манай сүмд бүх өгөгдөл өгсөн байна. Бидэрт одоо ерөөсө дутуу юм байхгүй. Тийм ээ бидэрт эцэг байна. Биднэрт одоо үгийг тунхаглагч нар байна. Бидэрт зуучлан залбирагч нар байна. Улс төрийн одоо салбар руу орсон орогчд байна. Боловсрол руу, эрүүл мэнд рүү ороогүй салбар манай хотын сүмд байхгүй. Энэ бас ингэж нэг хэлсэн байгаа. Та нар зөвхөн дээр удирдлага руу тэмүүлэх биш ээ. Доор орж энэ ажилчдыг ажилчдыг одоо тэр хүмүүсийг ингэж барьж босгон байгуулах ажил чинь шүү гэж бас хэлжсэн үгийг би бас ингэж тусгаж авсан байгаа. Мэдээж бидний одоо энэ төрлөөр нь ингээд заагаад бүр детачлаад бүр ингээд жижиглээд бүр жиргээд бүр ингээд тодорхой болгоод ингээд бүгдд нь заасан баг. Бүгд одоо яг өөрийнхөө байх тэр байр суурин дээрээ эзэлж авах тэр уулан дээрээ яг өөртөө тодорхойлцсон байгаа гэж би одоо үнэхээр бүрэн найдаж байгаа. Тэгээд энд бас ийм нэг үг хэлэгдсэн байгаа. Эцэггүй үеийнхний төгсгөл, эцэгтэй үеийнхний эхлэл гэдэг үгийг би маш тодорхой хүлээж авсан байна. Энэ нь бол одоо сүм дотроос эцгүү төрөх ёстой. Энэ цаг ирсэн. Энэ тунхаглагдчихлаа. Тэгээ бид нар одоо барьж аваад одоо энэ мэдээж энэ чинь илчлэлт ирнэ, үг ирнэ, тийм ээ. Тэгээд урагшаа ажиллах ёстой. Тэгээ бид нарт одоо энэ салбар болгон руу явж байгаа. Одоо сая өнөөдөр одоо манай охтууд ярьж шít. Одоо ингэ эн чинь мэдээж эрг цаг хугацаатай явах юмтай. Бэлтгэгдэн эхлээд шалгагдана, тэгээд илгээгдэн, тийм ээ. Тэгээд бид нар юу ч болж исэн зөвхөн дээшээ явах замаа л харна. Өөр бидэрт харах зам байхгүй. За бид охтуудынхаа бас ярьсныг нэг давхардуулахгүйгээр одоо ингэ жоохон тэгэхэд яриад байгаа шít. Тэгээд одоо биднэрт өгөгдсөн энэ өгөгдлүүдийн төлөө талархах юм. Бүх юм бүрэн хангалттай өгсөн байна. Манайхаа тий. Үнэхээр би ч гэсэн бас өөрийгөө л одоо яваад их өөрийгөө л гэд бодоод байсан. Үгүй юм байна. Миний үр хүүхдүүд, миний ач зээнэр бүгд надад өгөгдсөн бурхнаас ирсэн талант байна. Сая англи хэл мэдэхгүй одоо нөгөө магтаалын дуу явсан чинь нөгөө л одоо пасторууд минь магтаалын дуу нэг нэгээр нь орчуулж өгдөг. Нөгөө байхгүй зүгээр ингээл дотор бачимдаар зүгээр ийш тийшээ хараад янз болоод хэдэн орчуулагч наруугаа зүгээр ингэж хараад тэгж яхтай би өөрийгөө бас харж байгаа байхгүй. Үгүй охин болооч одоо. Үгүй бурхан зүгээр ганцхан англи хэлээр ярихгүй штэ. Ганцхан монгол хэл. Бурхан ч өөрөө ярина штэ. Чи зүгээр надад орчилж орхиж чи зүгээр магт. Би шууд жигэж мэгч аваад шууд тарилэр магталаа. Тэгээ яг монгол үгээр ингэж магтчих гэдэг штэ би уулна. Тэрээсэн чи харин дараагийнх нь хоёр дуу яг бидний энд дуулагддаг хоёр монгол магтаалын дуу орж ирж байгаа ч бүү тэгэл яг та энэ штэ. Тэгээд би бас орчуулагч нартай бас айгүйх баярлж байгаа.
эдгээр минь бүр ингээд сэтгэлээр яах вэ? Мэдээж юм туулж байгаа шүү дээ. Тэ туулна шүү дээ. Бид нар ойлно, майлна, болоогүй шүү зөндөө юм туулна. Тэгээ туулж явсан ч гэсэн ерөөсөө юу яах байхгүй эдгээр чи бүр зүгээр ингээд урагшаа нэг юу вэ шүү дээ. Тэ ингээд яваад байгаа юм. Би тэрийг харж байхдаа хүртэл ямар болж гинэ л гэж харж байлаа шүү дээ. Одоо тэгээд үнэхээр бидний арын үе, бидний араас ирж байгаа залуучууд бол бидний бүр ойлгоогүй ойлгоно, бидний даваагүй давна, бидний бүр туулаагүй туулна, тэд нар бүр бидний урд гарч ирэх байхгүй юу. Тийм учраас би үнэхээр тэр хамт явсан залуучуудтай бүр тусгаалan та нартай бүр их урамшуул та нарыг зоригжуулж байна. За гэдэг за ийм сайн зүйлсүүдээр явсан байгаа. Тэгээ бид нар өгөгдлүүдэд харах хэрэгтэй юм байна. Би биенийг хүндлэх, би биенийг хүндлэх ер нь хүндлэлийг айгүйх бас бид нар одоо өөрсдөөсөө гаргах хэрэгтэй юм. Байдаг л нэг хүмүүс биш. Энд чинь бүр байхгүй бүр Европсын хувь тавиланд хамт ингэж бүр холбогдсон хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээ бид нар одоо ямарваа нэгэн юмыг хийхдээ заавал хамтаараа хийн гэж байгаа. Заавал хамтрагч нартай байна. Заавал хамтын хүчээр хийн гэдэг энэ үгсүүдийг би айгүй тодорхой барьж авсан. Энэ хаанчлалын зам дээр гараад энэ хийж байгаа ажил бол нэг хүний ажил биш. Нэг хүн ганцаараа хийдэг ажил угаасаа биш. Тийм учраас айгүй хамтрагч нар байх ёстой. Бид нар бие биентэйгээ маш ойрхон байх ёстой. Одоо энэ улс төр хэлсэн те одоо ганцаараа орж болохгүй. Улс төр бол бүр аимшигын газар. Улс төр чи ганцаараа орж болохгүй. Чи зүгээр ажиллаулнаа. Чи хамтрагчтай орно шүү гэд бүр ингээд бүр тактик бүх юм ингээд хэлсэн байхгүй. Тэгээ ялаагүй шүү дээ. Бид нар ч гэсэн одоо энэ хаанчлалын зам руу энэ ажиллаа руу орохдоо ерөөсөө ганцаараа орж болохгүй. Яг хамтрагчтай, зөвлөхтэй, өөрөө бас зөвлөдөг хүнтэй, дээрээс зөвлүүлэх хүнтэй ингэж хамтын ажиллагаа явагдах юм байна гэж одоо юмсуудыг хүлээж авсан байгаа. Тэгээд миний хэлэх гэж байгаа хамгийн гол зорилго бол бидэнд үнэхээр бүх юм өгөгдсөн байна. Тэгээ тэрэндээ бүгдээр эзэн болъё. Одоо урагшлын хотын сүмд бүх юм өгөгдсөн байна. Одоо урагшлахад ерөөсө ганцхан биднээс шалтгааллах юмсууд байна. Ганцхан биднээс шалтгааллах юмсууд байна. Өөр юунд ч одоо дутуу одоо долимог гацсан тийм юм байхгүй байна гэж энэ газар би үнэхээр хэлхийг хүсэж байна. Тэгээд өөрийнхөө тухай өөртөө хүлээж авсан юмсуудаа ч гэсэн ярьлаа. Энэ мэдээжийн хэргийн сургалт бол нэг хэдэн минутын дотор яриад дуусчаар тийм үгс, тийм ажил биш. Энд чинь бүтэн жилжингээ бид нар яригдана. Бүгдээр өшөө илүү детальчлан, өшөө илүү нарийн болгоно, өшөө илүү задлана, өшөө илүү амьдрна. Одоо хамгийн гол нь бид нар нөгөө үгээд бурхнаас аваад байгаа үг, бурхнаас одоо өгөгдөд байгаа илчлэлтүүдийг бид нар барьж аваад яаж амьдрал дээрээ бодит болгох вэ гэдэг юм дээрээ яг гарч ирэх тэр бүр цаг бүр тулцсан байна. Тэр бодит болгож байгаа улсад нь үнэхээр боломжтой юм байна. Бид нарыг 6 жилийн өмнө очиход улс төрд орох гээд нөгөө Ози гэдээ бидрээр хэлүүлээд байсан. Тэр чинь одоо бүр тэр үед л одоо өөр улс төрлөө орох гээд бидрээр одоо ингээл юу болгоод одоо хэлүүлж исэн юм жаад бүр сүнсний одоо бүр баг сургууль нээсэн байна. Тэгээд тэр сургууль нь бүр одоо дунд сургууль болсон байна. Гэх мэтчлэнгээр бидний бас хараа одоо бидний бодол одоо хүсэл, ирмэлзэл энэ бүгдийг асааж өгсөн тийм олон гэрчлэлүүдийг бид нар сонссон байгаа. Тэгээ бүгдээр уран зоригтой, урагшлсан бид нар өөрсдөө голж болохгүй биднэрт бүх юм өгөгдсөн байгаа. Бид нар алхаж байгаа, мэдээж урагшилж байгаа, явж байгаа, өсөж байгаа, бүр торинж байгаа. Одоо бүгдээр бэлтгэгдсэн, шалгагдсан, илгээгдсэн одоо юм зөв бүх замуудаар явж байгаа. Тийм учраас бүгдээр хөшөө илүү уран зоригтой алхасаар, урагшилсаар, барьсаар одоо босгосоор одоо урагшаа та нарыг тэгж урамшуулж байна. За тэгэхээр үнэхээр бүх алдар нь бүх магтаал нь бурханд байх болтой. Гайхалтай тийм ээ. За би бас яваад ирсэн. Би тэгтээ хүүхдүүдтэй үнэхээр сайхан цагийг өнгөрөөсөн байгаа. Том болсон хүүхдүүдтэй шүү дээ. Нойлори бид марэнали яах өмсөөж наатха матха гэхгүй хүүхдүүдтэй эсэргээрээ али ээжийг алдчих ээж хааваа. Үнэхээр сайхан цаг байсан. Тэгээд хоёр зүйл бас надад маш хүчтэй бодогдсон. Нэгдүгээрт нь болохоор би үнэхээр махан биеийн одоо хүний амьдралаас бүр үнэхээр одоо дургу хүрсэн.
үнэхээр дургуурс. Би бүр үнэхээр бурханд хэлж байлаа. Бурхан минь хүний амьдрал дотор сони юм юу ч алга. Үнэхээр алга. Энэ хүний амьдрал дотор миний хорхоо хүргээл одоо яайтай байз юу ч алга. Тэгэхээр та байдгүй бол надад амьдрахад үнэхээр утгартай санагдаж байна. Мэдээж миний хүүхдүүд, миний хайртай нөхөр, та нар минь бүгд байгаа. Гэтэ энэ бүхэнд сүнслэг утга учир байдгүй юм бол надад бол үнэхээр цааш амьдрах ямар ч утгагүй санагдчихлаа сая өдрүүдэд. Тэгээ хоёр дахь зүйл нь үүнээсээ ургаад би бурхнаас нэг л юмыг дахин гуйжсэн. Таны хүүл миний дотор ерөөсөө л биечг. Одоо миний цорын ганц хүсэл тэр байна. Би ерөөсөө одоо бусд нь бол үнэндээ надад чухалч санагдахгүй байна, гоёч санагдахгүй байна, сайхан ч санагдахгүй байна. Нэг л юмыг би танаас хүсэж байна. Хүүч нь биелээ олоод нүдээр минь хараад, амаар минь яриад, хүний гарыг очоод хүүгийн гар бариад одоо ингэж л амьдрал би сая одоо үнэхээр амьдрсан шиг амьдрмаар байна. Та надад нэг ийм л амьдрал өгөөч. Тэгэхээр одоо өв гэдэг бол үнэхээр бүгдийг ч авна. Бүгдийг ч ав. Танаас юу ч үлдээхгүй. Хүн өөрийгөө бүрэн өгөхгүйгээр хүнээс өв авна гэж байдгүй. Өв надад цуглаагүй бол би танд юу ч өгч чадахгүй. Би мянга гоё яриад, би энэ номыг бүтэн цээжлээд, тэгээд чи надаас миний өвийг аваад надад дамжуулах юм байхгүй. Харин дамжуулах юм байгаа маань бурхан миний дотор хийж өгдөг ажлууд. Өвийг бурхан хийхин тулд хамгийн нэгдүгürt намайг өхүүлдэг. Тийм учраас сая үхэл яригдаж байгаа байхгүй. Миний төрлөх араншин, миний төрлөх авир, миний одоо сувдаг гэж бусдаас онцгойруулдаг юу гэдгийг зан чанар одоо юу гэдгийг агиас бэлэг тэр бүгд үхэж алга болох хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл энэ үхдэг өвийг та авахдаа та яг адилхан үхнэ л гэсэн үг. Энэндээ бэлэн байна уу юу? Тэгэхээр бачаарал битэрд өв байхгүй бол битэр зүгээр дугаа байх хэрэгтэй. Энд зогсох ч хэрэггүй бүр. Ямар шин шидийн пасторууд эс мундсан биш. Өвийг би хураяа гэвэл би хүмүүсийн амьдралыг сайжруулахаас илүү би өөрөө өөртөө үхэхэд бурханд өөрийгөө тавьж өгөх ёстой. Тэгжээж надад өөрөө өөртөө үхсэн тэр өв бий болно. Христ бий болно миний дотор. Дараад нь би ямар баялаг мөшгөх вэ гэдгийг сонгох ёстой. Би юугаар нь баян байх юм бэ? Нэгэнт л би хоёр эзнийг зэрэг сонгож чадахгүй шүү дээ. Би баялагийг мөшгөнгөө Христ доторх алдрын баялагийг хайж чадахгүй байхгүй энэ чинь боломжгүй. Тэгэхээр эн чинь надаас дахиад бүх юм шаардна. Энэ ертөнцид намайг дурлахад хүргэж байгаа бүх зүйлсэд дургу болохыг шаардна. Тэгээ би ийм ажиллагааг нь өөр дээр аваагүй бол би дамжуулж өгч чадахгүй. Танд авах өв байхгүй болчихно шүү дээ. Та тэр малаз очиж сонсоод нэмэргүй бах танд тараах өвдтэй хүн байхгүй болно гэсэн. Харин би өөрийгөө өхүүлээд би Христ доторх алдрын баялаг бол энэ ертөнцийн алт эрдэнэсээс ч илүү үнэтэй юм байна. Тэгэхээр би тэрийг нь мөшгөө. Тэр нь надад ирэхгүй байсан ч хамаагүй. Би тэрийг мөшгөө. Би энэнд нь дуртай, би энд хайртай, би Христэд хайртай. Би энийг сонгож авъя гэхэд бурхан миний дотор ажиллаж эхэлнэ. Христийн алдрын баялагын нууцуудыг миний дотор хурааж эхэлнэ. Тэгвэл би сая хүмүүст тарааж өгөх юмтай болно. Тэгээ би бусдын өмнө нүүр ардам өвөө би дамжуулна гэж хэлж чадна. Гэхдээ энийг бас хүлээж авахын тулд хүссэн болгон хүлээж авч чадахгүй. Яг л хүссэн болгон өөртөө өгдөг байхгүй юу? Хүссэн болгон Христ доторх алдрын баялагыг харж чаддаггүй. Зөвхөн нүдэнд харагдаж байгаа гоё гялтгансан, гялалдсан үн цэнтэй тэр зүйлсүүд рүү гүйдгий. Тэм учраас энэ манлагийн хилдэг бүр би 300% санал нийлж байна. Энэ чинь тоглоом юусоо биш. Хинч тоглоог байна. Хинч наадаагүй байна. Энэ чинь мэдний бодож байгаас ч илүү чухал амааш нухацтай.
Тийм л учраас бид хоёр бусад пасторууд шиг байж болохгүй байгаа байхгүй. Зүгээр нэг газар офслол тэгэл ингээд хүмүүсийг цуглуулаад уулзаал яриад сургалт хийгээл тэгэл зөвлөгөө өгөөл уйлал майлал энэ шал өөр замыг нэгтэг. Тийм учраас ах дүүсээ бид нар ямар нухацтай юмд орооцолцсноо ойлгох ёстой. Надад сүүлд нэг бодогдсон бодол намайг бүр өөрийг мань айлгсан байгаа. Богон дотор ч байлаа хаанч байлаа та. Миний бодож байгаагаас илүү нухацтай. Миний бодож байгаагаас ч илүү нухацтай гэдэг нь би бодоод ч ямар нухацтай болохыг нь гүн ойлгож чадахгүй байхгүй, ухаарч чадахгүй гэсэн үг. Тийм учраас бид нар үнэхээр би сая та нарын үгийг сонсож байхдаа би үнэхээр баяртай байлаа. Тэгэл өдөр болгон ингэж хашгирмаар санагддагч нэрэл яг л цаг нь л ирээг бол хүн ойлгохгүй л дээ. Бүгд хоос үг болол тэгэл агаар замхрах баг. Гэтэ бурхнаар санаачлагдаж гарч байгаа үг бол хүнийг үүсдэг. 16 онд хэлэгдсэн бол 25 онд хүнийг үүснэ. Тэм учраас та хоёр маш нухацтай бизнес төл тавьсан. Би энэ нийгэм дотор тэр засаглах уулууд дээр амьдрах 5-5 хүүхдийг өсгсөн. Цэвэр ариун ёс суртахуунтай. Заавал сүмчин байх албагүй. Цэвэр ариун ёс суртахуунтай. Идэж уудаггүй. Зөв мэс чанартай. Зөв ашиг сонирхлыг мөшгдөг. Ариун явдалтай. Зөв эрхэмсэг нэгнүүдийг өсгөж бойжуулах нь бид бүгдийн ажил. Ганцхан охиноогийнх биш. Өстэй толгойтой бид бүгдийн ажил. Сайн нэг улс төрч судлаач хэлсэн шүү. Тэр хүнээ бид нар бэлдэж гаргахгүй бол 1000 систем солио яах юм? Парламентын засаглал хийн хэрэгтэй энэ тэр. Хүн нь аахгүй штэ. Харин би хөвгүүд октоудаа төвчээртэй хүлээж байгаа. Гарч ирэх л болно. Би та нарыг дэвчээртэй хүлээж байгаа. Би магадгүй улс төрийн ууланд гарахгүй гэхдээ би улс төрийн ууланд гарагчдыг төрүүлнэ. Боловсролын ууланд гардаг хүмүүсийг би төрүүлнэ. Таач төрүүлнэ штэ. Бидэнд бүгд хамаатай энэ 7 уул чинь. Бүгд биднийх байх ёстой. Тэгээд эцэст нь бурхны уул бүгдийнх нь дээгүүр тохогдно гэж байгаа. Тэгвэл хүн өөрийгөө захирч чадахгүй бол юу яасан өөр уул? Зүгээр юу идэхээ захирч чадахгүй бол төхөө. Харсан үзэгдсэн болгоныгоо амрууж ирэх юм бол бид нар юу өөр уул? Мартаж үз. Харин бид нар өөрийгөө захирч эхлэхэд тийм учраас бид нар сүнслэг зөвлөгч нар хэрэгтэй. Би та нарт хэрэгтэй байхгүй манайхаа. Би яах вэ? Тэр одоо тэ санхүүгийн тайлан малинд чинь бол би нэг тус болохгүй байх л та. Гэтэ би таны сүнсний хувьд чинь арт чинь бачаралт дээр зогсоод явж чадах байхгүй. Ээлбэг чадна. Тэгэхээр та нар энийг тоох ёстой. Тийм учраас бид нар бүхнээ өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байх хэрэгтэй. Бүхнээ өгнө. Юу ч танаас үлдэхгүй. Бид нар цусал гаргахгүй. Христ нэгэн цусаа урсгасан амиа өгсөн. Бүгдийг бид нар өгнө. Нэг ч юм үлдээхгүй, нэг ч төгрөг үлдээхгүй, нэг ч эд эс үлдээхгүй бид бүгдийг өгнө. Бид нар 10 жилийн турш Малайзад явдаг байхдаа очих болгондоо бүгдийг өгдөг байсан. Бүгдийг би одоо Монголд очсон ч би бүгдийг өгнө. Энэ хүний хөдөлмөрлөж олж авсан, нээсэн, илчлэгдсэн бидэнд дамжуулж байгаа бүхнийг бид нар алдах юм бол энэ чинь аимшигын асуудал. Тийм учраас та хоёр ямар амар бизнест, ямар амар нухацтай зүйлд орооцолцсноо одоо бодож эхлэх цаг чи ирсэн юм аа. Бид нар ерөөсөө жирийн сүм биш. Бид нар ерөөсөө жирийн итгэгч нар биш. Бид нар зүгээр л байдаг эрэгтэй эмэгтэй хүмүүс октоосоо биш юм аа. Бид нарыг тэр бүр ертөнцийн суурьас дуудахтаа тоглоогүй. Хүүгээ би энэс гаргаж авна л гэсэн бол гаргаж авна. Өнгөрсөн өдрүүдэд надад ирж исэн бодол хүмүүс аврагдаал гацчихдаг. Их л удаж 2-3 юм ойлгоод ханчдаг. Амар их юм ойлгоцсон хангалттай. Тэгэл тэрнтэйгээ ялзарч өгдөг. Харин нэг хэсэг нь би танд бүгдийг өгье. Та одоо намайг аваач. Хүснээрээ тойрваач. Хүснээрээ та зүгээр намайг зүгээр янзлаач. Та зүгээр хүснээ үйлдээч гэж өөрийгөө хайж өгдөг бурхны өмнө. Нэг хэсэг нь. Тэгэхээр аль хэсэг нь байхаа бид нар өөрсдөө сонгоно гэсэн үг. Түүнчлэн
Энэ үнэхээр боломжгүй могтоосоо биш. Би энийг бүр амьдралаараа мэднэ. Би өөрөөрөө мэднэ. Би хэн байсан бэ гэдгээ мэднэ. Ямар ч боломжгүй хүнээс тэр бурхан хэнийг гаргаж авч байгаа гэдгийг ч би мэднэ. Боломжтой энэ. Тэр биднийг бүгдийг яг одоо ойлгох гэдгүү. Харин тэр яаж ойлгуулахаа мэддэг. Бүх юм бурхнаас. Би танд хэлээд хүү. Таны бүх сүнслэг сэргэлт, таны сүнслэг ойлголт та ойлгож байгаа бол, та асууж байгаа бол, та шаналж байгаа бол, та баярлж байгаа бол, та магтж байгаа бол энэ бүгдээрээ сүнсэнд та тодорхой хэмжээгээр өөрийгөө өгдөг учраас тэр танд эдгээр зүйлсийг бий болгож өгдөг аахгүй юу? Загалмай бидэнд нэгүслийг өгсөн өөр юу ч өгөөгүй. Мосегийн хуулийг өгч чадаагүй юм бол нэгүсэл аахгүй юу? Та уучлж чаддаг болсон, та бууж өгч чаддаг болсон, та залбирч чаддаг болсон, та магтаж чаддаг болсон, та өсөж хөгждөг болсон. Загалмай улмаас. Тэм учраас Паул захидал болгоныхаа ихэнд та нартай бурхны нэгүүлсэл ба амартай үргэлж байгаас. Энд чинь загалмай улмаас бидэрт нээгдэж өгсөн маш том ертөнц зөхгүй юу? Тэм учраас та би бурхантай байна уугүй юу гэж бодож байгаа бол бурхантай байна. Бурхантай биш байсансан бол та ингэж бодохгүй. Өөрийгөө битий тэгж Түндэ Бакрэ пастор хэлдгээр өөрийгөө бурхан шиг агуу битий бод. Бурханаар амьсгалж байгаа бол тэр байна гэсэн үг. Залбирж байгаа бол тэр байна гэсэн үг. Ойлгож байгаа бол дотор чинь ямар их ажиллаж байна тэр. Хайрлж байгаа бол тэр таны дотор байна. Уучлж байгаа бол таны дотор байна. Түүнгүүгээр бид нар юу ч хийж чадахгүй, өөрөөсөө юу ч ургуулж чадахгүй бид нар. Тэгчээд өөрийгөө хийсэн бити андуур. Зөвхөн тэр л намайг тийм болгож чадна. Өөрөөрөө амьсгалуулж чадна, өөрөөрөө амьдруулж чадна. Тэр л надад ийм галзуу солиотой хүслүүдийг өгч чадна. Та зүгээр аваач намайг. Энэ ертөнцийг хараа. Энэ хөх хотыг хараа. Хүн таньгүйгээр амьдрах ямар аймар вэ? Зүгээр л өхмээр, зүгээр л юм учраас ийм ноцтой, ийм нухацтай, ийм гайхамшигтай зүйлүүд яригдж байгаа би үнэхээр талархаж байна. Тэгч байх гэж бодсон. Үнэхээр эрүүл мэнд ямар амар тодорхой болж эхэлж байна тийм ээ. Бид нар нэг удаа хороолынхан уулзж ирсэн. Тэгээ би Согигийн гэрчлэлийг би одоо хулгайлаа ярих гэдэг юм л та. Үнэхээр намайг маш их юм бодогдуулчихсан. Согим сасар орон маань сайхан ажиллаж ирсэн баа. Тэгээд номлол YouTube-ээр яригдж байгаа учраас би ажлын газрыг нь ярмааргүй байна. Тэгээд Монгол улсад ганцхан байдаг байгууллага. Тэгээд тэнд очсон гэсэн. Тэгээд за та нар илүү нарийн ширийн юмыг нь сасар ормоос сууж болно шүү. Надад үнэхээр энийг бид нар уулыг эзлэх гэж яриад байгаа байхгүй юу? Тэгээд Согим маань дөнгөж тэнд орсон. Тэгээд захиргааны одоо тий арын албаныхан ингээд хамтдаа цуглаад одоо шинэ ажилтнгаа танилцуулаад тий одоо манад ийм үйлчлэгч одоо ажилд орлоо гэж танилцуулсан байгаа байхгүй юу? Тэгээд тэнд мэдээж дарга нээжсэн. Тэгэл тэнд байсан хүмүүс маш тийм шалиг завхаа ярьж эхэлсэн. Одоо сасар ормыг нөхөргүү гэж дарга танилцуулснаас болоод оо тийм ээ гэж та нар мэдээж байгууллага дотор те заваа юм яриа л те түр чи энтэй суучихгүй тэрнтэй ингэчихгүй гэж заваарал тийм яриа ярьж гисэн. Тэгэхэд сасар арм ярьж байгаа байхгүй. Миний бүр дотроос юм түлхээл хайчих шиг болсон. Би маш их дүүрсэн. Тэгээ би бүр шууд тэр хүмүүст дарган сууж байгаа ш тэнцээ чинь. Хэс та нар ингэж яриха бол энэ байгууллага дотор ингэж ярих нь зохистой юу? Ийм юм ярьж явах зохистой байгууллага энэ мөн үү? За ерөнхий утга нь шүү заяа. Зүгээр л нам бос. Дахиж хизээч сасар ормын хаж тэр заваа юм ярьсан хүн дараад нь Согигоос ирж уучлалтгүйсэн. Ерөөсөө дахиж тийм юм дахиж тэнд ерөөсөө дурдагдхаа байсан. Тэнд ямар уур амьсгалыг та бүрдүүлмээр байгаа юм? Таны шийдвэр ахгүй юу? Таны хэрэг Согид гэхэл гэл энийгэл өнгөрсөн бол юу ч болохгүй байх байсан. Энэ хүн чи хий зүгээр л дарахч биш шүү дээ. Шинээр л ажилд орж штэ. Тэгэхэд чин зүгээр тас нам. Би дургу ингэж ярьж болохгүй. Та нар байгуулга бодооч. За нэг иймэрхүү маяг юм. Тэгээ би үнэхээр ямар гайхалтай цаг ирсэн юм бэ? Тэр хүн ирээ дараа нь уучлалт намайг уучлаараа би тийм юм ярьсан. Би дахиж тийм ярихгүй гэж байгаа ш. Хий юм бэ? Тэгэхээр бид нар
Зүгээр л нэрэл зоригтой байгаад хэлэх ёстой үгээ хинээс яах вэ хэлтгсэн бол та боддоо парламент тийм хүн сууж байгаа гэд суун угаасаа. Тэр улс төр судлаач юу хэлсэн шүү дээ. Хүн нь төрөхгүй юм бол бид нар юу ч хийж чадахгүй. Өөр үе төрөх ёстой гэж байгаа шүү дээ. Тэгш бүр сүнслэг илчлэлт явж шүү дээ энэ чинь. Хаанчлалын хөвгүүд тэнд гарч иж энэ бүхэн зогсно. Хаанчлалын хөвгүүд дуугаа өргөө шударгаар ярьж эхлэхэд ардаа нууж хаах юу ч байхгүй. Тийм хүмүүс Йосеф шиг, Даниэл шиг тийм тэд нар ганцаараа байсан гэж ярих юм бол Йосеф бол бүр ойр ганцаараа байсан. Гэтэ тэр чинь сургагдсан, өвийг хүлээж авсан юмтай нэгэн байсан байхгүй юу? Тэгээ зүгээр гарч ирээл ярих зүгээр хаадуу зүгээр ирүүн унжаал. За би ерөөсөө юу ч мэдэхгүй байна маа. Чи ерөөсөө захир. Тийм үе ирнэ, тийм өдөр ирнэ ганцхан тэр өдрийг харж бид нар өөр хүүхдээ өсгөх ёстой. Тэр өдрийг харж одоо удирдах байгаа хүмүүсээ засаглахад сургах ёстой. Тийм учраас хэрэгтэй хэрэггүй хог новшиг үгээр хүмүүсээ тэжээх биш. Онгоо ярьж амьдралынхаа түүхийг ярьж өгөх биш. Харин энэ амийн үгээр хүмүүсээ бондоочлон олох ёстой байхгүй юу? Бочин шүрмэс суутна. Тэр эзлэх гэж байгаа уулан дээрээ бүр үнэхээр ноёрхтолно тэр хүмүүсийг. Бурхны үг бол ааш хараншин, зан чанар, төлөв байдал бүгдийг чинь таны дотор бүрэлдүүлж өгнө. Бурхны үг хингэж итгэдэггүйсэн бол бид нар энд ингэж ажиллахгүй. Бид нар үгийг ярьж энэ үг юм бүрэлдүүлнэ, энэ үг ариун сүнстэй нийлээд хүмүүсийг маань ийм болгоно гэж итгэж найддаггүйсэн бол айл хизээний сүлээ авчаад зугатаацсан байгаа. Тийм л учраас бид нар үхэн гатан хөдөлмөрлөдөг. Тийм л учраас үхэн гатан үгэн дөөрсдөгөө зориулгууд үг эхлээд намайг алд юм аа. Тэгчээ дараа нь та нар руу очтгий. Хотын сүм дотор одоо ариун сүнсний хүч чадал дотор хүчлэг номлогчд гарч ирнэ. Харин тэр номлогчд бэлэн байх ёстой. Алуулахтаа бэлэн байх ёстой. Үгэн дөөрсдөгөө өгөхөд бэлэн байх ёстой. Үг биднийг илтгэхэд бэлэн байх ёстой. Үг намайг алах ёстой. Үг намайг хуваах ёстой. Үг намайг илчлэх ёстой. Тэгж чадахгүй бол яах юм тийм биз дээ. Намайг өөрчилсөн хүчээрээ үг таныг очиж өөрчлөх ёстой. Үг бас сүнсний сэргэлт явагдах ёстой. Тийм учраас хотын сүм дотор үнэхээр үгэнд гарсан охид хөвгүүд төрөх ёстой. Номлогч гарч ирэх ёстой, багш нарч гарч ирэх ёстой. Тэгжээж хүмүүс бурхны үгээр хэлбэржиж, тэгжээж хүмүүс заалахтаа энэ үннээр би ингэж амьдрах юм биш үү гэдгийг мэдэж авна. Номлогч чинь бэлбэржүүлж штэ. Үгээ ярьж хүний дотор заан чанар хамаг юм чинь хатгаж зүтгэж дургууг чинь хүргэж уурыг чинь уцаарыг чинь барж заримдаа та нар үзээ ядаж салахын энийг айдаа вэз гэж байгаа штэ. Заримдаа та нар уярчтай баярлаа гэж хөлөөлөж байгаа штэ. Харин багш бол энэ үннийг чи би яаж амьдралдаа хэрэгжүүлэх юм бэ гэхэд ингээл хэрэгжүүлчихдээ ингээ зааж өгдөг. Тэгэхээр багш өөрөө хэрэгжүүлээгүй байвал зааж чадахгүй штэ. Хотын сүм дотор үнэхээр гайхалтай орчуулагч нарын үе гарч ирж байгаад би талархаж байна. Нэгэн цагт ганцаараа л байлаа. Одоо дараад нь мандууха гарч ирсэн. Өшрөө бас нэг залуу байсан. Одоо бол зүгээр айгүй болоо гарч ирж байна. Бидэнд өгөгдөж байгаа энэ сүнсний хэмжүүрүүд биш дээ. Бид нар энийг худалдаж аваагүй. Худалдаж авч болдгүй энийг чинь. Ичнэ ямар баян байсан ч та худалдаж авч чадахгүй угаасаа. Энэ сүнсний хэмжүүрүүд чинь те Бурхны ариун хүмүүсийг барьж байгуулж нэгэн бий болгож Христ гэдэг тэргүүнд лөө өсгөхийн тулд бидэнд өгөгдсөн. Бас өөрөөрөө гайхуулахын тулд биш. Одоо би үнэхээр баяртай байна. Орчуулга гэдэг бол үнэхээр Аллааны ажил. Амар ажил. Өөртөө өгдөг ажил. Мэдхгүй байгаагаа бүр өөрийгөө бүр зохиотомар санагддаг ажил. Гэхдээ нөгөө талаас ариун сүнстэй хамтарч ажиллана гэдэг юм хилүүдийг бүтээгчтэй хамтарна гэдэг бол үнэхээр гайхалтай. Бас энэ сүм дотор гайхалтай магтаалын баг төрөн гарч байгааг хараад баярлахгүй арга байхгүй. Нэгэн цагт мандууха ганцаараа дуулаа явчихлаа. Гэр бүл нь салаа, сарнаад бүр яайдаа байзгаа үсээ нэг нэгээрээ суулгаж ясан ч энд хурж ирээл юуч болоог юм шиг дуулаад зогсдог байсан. Нэрэл энд гарч ирж байгаа хүмүүс юу туулж байгааг та нар мэдэхгүй бас мэдгч алавгүй.
ариун сүнс энэ сүм дотор бэлэг авьяасуудаа яг хэрэгтэй хүнд нь яг тохирсон хэмжүүрээр нь өгөөсэй гэж би үнэхээр их хүсэмжилж байна. Энэ сүм дотор дагалдагч нар төрөн гарах ёстой. Та хэнийг дагаж байна вэ? Үгүй манай пастрыг тэ бачаргал идэж сувдаа гэж айгуу дажгүй гэр бүлээд юм а. Ингээл болоо. Дагна гэдэг чинь өөр юм. Дагнаа гэсэн үг юм. Бид нар яг эцэг ихийгээ ямар ч болцолгүй дагдаг шиг, ямар ч ааш ариншин гаргаж, яаж ч алдаж байсан бид нар цөхрөлтгүй дагдаг шиг. Тэгээд эцэг хүү болдог шиг. Мэдхтэй сувдаг дагмааргүй нэ энэ айгуу сони юм билээ бас. Бас нэг тийм амар хүчрхэг хүн бол биш юм билээ. Миний дотор ямар хүч байгааг би өөрөө тааж мэдэхгүй. Тэр ганц бурхан мэднэ. Яг тухайн цаг үед л тэр гарч ирнэ. Тэгээ би алмаар нь надад ийм хүч байсан юм уу? Энэ лам минийх биш ээ. Тийм учраас ард түмэн бид нар үнэхээр энэ сүнсний бэлэг авьяасуудыг хүсэж байна уу та нар? Эсвэл өстой охиногийн хэлдгэр тэ яраалгүй сав шиг одоо манай анууч нь хэлдэг. Амрууны хоол холбогч илээ тэгээд идэж ил байдаг одоо тэгээд өөрийгөө бүр сонсогч гэж бодцсон. Бэлэг авьяасууд өгдөх ёстой. Дээр нь ариун сүнсний үр жимсүүд ургаж гарах ёстой бидний амьдралаас. Майкл пастрын намгийн хичээл удахгүй орчуулагдаж гарна. Тэгэхээр та нар тэрийг аваад уншихаар зэрэг. Ер нь бол яг л Библи тэр чигээрэл бичээстэл байлээ л дээ. Тэгээ даанч бид нар нөгөө нэг сонсоор агаад бүр ижил тасал болоо тэгээд тоохоо байцсан болохоос ш. Тэгээд би өнөөдөр Колосын намаас залбирая гэж бодож ирсэн. Ярих биш зүгээр залбирая гэж бодож ирсэн. Тэгээ мэдээж хэрэг миний дотор байдаг одоо шаналдаг одоо энийг одоо яаж хэлвэл хүмүүс ойлгох бол гэж боддог байсан. Тэр бүх зүйлсүүд сая л хангалттай аягуулсан яригдчихлаа. Тэгээ та нар бол зөвхөн битэрийн амнаас биш сая 3 хүний амнаас сонслоо. Колосын намын 1-р бүлэг. Би та нар гэртээ очиод энэ Колосын нам. Би одоо Колосын намыг дөнгөж эхэлж байгаа л да. Сая Галатыг дуусгасан. Изекиэл бол байж байгаа. Галат бол тасархаа шүү манайхаа. Галатигаас тэнийг уншаасаа гэж бодож байна. Колосын намын 1-р бүлэг. Тэгээ энэ дээр цөмөр гялс хараад тэгээд залбираад тэгээд дуусгана. Паул энэ Колосочуудад хандаад тэдний төлөө юу гэж залбирдгаа хэлсэн байна. Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч гуйхтаа та нарыг бүх сүнслэг мэрэгэн ухаан хийгээд ойлголт дотор түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр бялхаасай. Мөн та нар эзэн зохистойгоор явж бүх талаар түүнд таалагдаасай. Аливаа сайн үйлсэд үр дүн гаргаж бурхны жинхэнэ мэдлэгээр өсөөсэй. Түүний цог жавхлант чадлын дагуу бүх хүчээр хүчтэй болгогдсон баяр хөөртэйгээр бүхий л дэвсвэр төвчээрт хүрч гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг зохистой болгосон эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна. Энэ залбирал өөрөө маш гүн гэж би итгэдэг. Тэгээ бид энэ бүхэн лөө 5-10 минут дотор орж чадахгүй. Гэтэ хүч чадлын тухай би бүр онцгойлон дурдмаар байна. Бидэнд бурхны цог жавхлант хүч хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар богино замд яваагүй, бид нар урт замд явж байгаа. Урт замд явж байгаа учраас бид нар арих гэж ямааргүй байна. Чадан ядан алхмааргүй байна. Хөлөөж ирээд бүр үснээсээ зулгаагаад шүдээ хавраад бариан дээр очимооргүй байна. Биднэрт цог жавхлант хүч хэрэгтэй байна. Алдартай хүч чадал нь хэрэгтэй байна. Тэр хүч чадал нь биднүсийг нэг уулын оройгоос нөгөө уулын оройроо очиход бид нар инээж баярлж баяр өөрөөр бялхаадаг тийм хүч чадал. Түүнээс ёо би арай гэж за энэс цаашгаа яста газар үгүмаа гэдэг хүч чадал биш. Харин бүр нэг өндөрлөгөөс нөгөө өндөрлөг дээр очихдоо бүр баяр хөөрөөр бялхаж яадаг тийм хүч чадал. Бүтэн сайнны цуглааныг дуусгангуудаа машин дотор ороо за болоо би яг өглөө гатлаа гэдэг хүч чадал биш. Өөрөөр хэлбэл өдрийг залгадаг хүч чадал биш. Жилийг золгодог нэг муарын сургалтаас дараагийн муарын сургалт хүртэл би бүр арай гэж амиад байдаг тийм хүч чадал биш. Цог жавхлантай алдартай тийм хүч чадлаар бурхан биднийг дотроос маань тэтгэх ёстой. Дотроос нь тэтгэдэг хүнээс та тэр өвийг нь хүлээж авах ёстой. Авцсан бол
тэрийгэ дамжуулж өгөх ёстой. Өвийг хүлээж авна гэдэг бол үйл явц. Өвийг хураана гэдэг бол үйл явц. Өвийг дамжуулна гэдэг бол үйл явц. Дагахгүйгээр хэн дамжуулагдах юм? Зүгээр нэг бүтэн сайдар хурж ирж гэгэн дүрээ харчаад юу дамжуулагдах юм? Тэгэхээр бидний харилцаа дараагийн түвшиндээ гарах хэрэгтэй болсон байгаа биз? То бивэнээсээ хулгадаг болмоор авах, тойрч гүйдгээ болмоор байгаа байхгүй. Энэ нь ч таалагдахгүй, тэр нь ч таалагдахгүй гэж гүүхэ болох хэрэгтэй. Жалаг довын Монгол хүний төрлөх арин шинг хогийн савнд хий, нойлтой хийгээ усаан тат. Бид нар хаанчлыг өгөөд түүнээс бид нар Монгол хүн байхаа болцсон шүү дээ. Христ дотор Монгол гэж байхгүй, Орос гэж байхгүй, эрэгтэй гэж байхгүй, эмэгтэй гэж байхгүй, хөгшинч гэж байхгүй, залууч гэж байхгүй. Бурхан дотор, Христ дотор. Бид нар баяр хөөрөөр дүүрэх бөгөөд бүхий л гэрэлтэй, бүхий сайн сайхан зүйлсүүдийг хангалттай хийх хүчтэй байх болно. Би англи библиэс нь уншиж байгаа. Бүхий сайн зүйлсэд Бурханаас бидэнд бэлдсэн гэрэл гэгээтэй юу байдгийг, Бурханаас бидэнд бэлдсэн сайн сайхан юу байдгийг, тэр бүхнийх нь нэгэн хэсэг болоход хангалттай хүрэлцэх хүч чадлыг Бурхан миний дотор хурааж өгөх болтугай. Энэ хүч чадлаар та нарт итгэгдэж цаашаа яваасаа гэж би хүсэж байна гэж Колосечуудаас Паул Колосечуудад бичиж байгаа байхгүй. Ямар гайхалтай одоо юу вэ? Би сая хөх хотод тахта ээгийн жигүүр хоёрын байранд байсан. Тэгэл би мэдээж тэнд байгаа юм чинь одоо залбирч эхэлж байгаа шүү дээ. Харин Бурхан миний залбирлыг огт нөр зүгтэй авчихсан шүү. Ээги одоо тэгээс амар юм болох юм байл шүү. Таны амьдрал дээр бол. Миний юу бодож байгаа одоо бид нар ингэхэ болох хэвээр хүснээрээ хайрладаг, хүснээрээ явдаг. Дураа өрөөл хийдэг, дургуугаа хүрхээрээ болчихдог. Хэдэн километр явхаа би өөрөө шийддэг. Хинтээ явхаа би өөрөө шийддэг. Энийг болох хэвээр байхгүй. Харин тэр тодорхойлох хэвээр чи хэдэн километр явах болно, чи тэрнтэй явах болно. Чи бүр тэрийг тэврээд явах болно. Чи бүр тэрийг өөрөх болно бүр. Би залбираа сууж байхдаа эхний өдөр штэ. За тийм байна. Тийм ээ. Би яг таны харал яваа. Яг л бид нар харагддаг зүйлсээ л хүсдэг байхгүй юу? Харин харагдахгүй юмсыг бид нар гаргаж ирж хэлэх ёстой. Тэгжээж дэр чинь биелээ олдъё. Тийм болохоор жигүүрийн хоёрын амьдрал дээр харагдахгүй байгаа зүйлс гарч ирнэ. Тэнд өчнөө ойролцсон юм чид гарч ирнэ штэ. Ойрлооч үлдээ шин ганцаар ашгараад ивэл хүүхдээ ачна гэж удаа даяарх ярьсан. Гэхдээ тэр бол үнэхээр ойрлон байсан. Дараагийн өдөр нь би багийн төлөө залбирах гэж суулаа. Би багийн төлөө их ховор залбирт юм билээ шүү дээ. ертөнцийн бүх ирчүүдийн төлөө залбирдаг. Нөхрийнхөө төлөө айгүй ховор ястай муу хүн байлээ гэж одоо Бурханы өмнө суусан. Харин Бурхан надад багийг ярьж өгдөө шүү дээ. Үнэхээр гайхалтай. Бүр за тийм байна би дуу болъё би сонсъё. Тэг үнэхээр энэ хүчээр бид нар тэтгэгдээсэ. Биднэрт хүч чадал хэрэгтэй. Ямар ч санхүү, ямар ч юм байсан юунаас ч илүүтэйгээр бидэнд цог жавхлантай алдартай хүч чадал хэрэгтэй. Тэн дотор ч төвчээр байгаа, даван туулах чадвар байгаа, тэсвэр хатуужил байгаа, тэн дотор ч хайр байгаа. Тэн дотор ч ялгуусан тэр нэг бялхан байдал ч байж байгаа. Бид нар ерөөсөө тэгж унаж тусаж одоо тий хөсөн гоожулж одоо үүлэн үзэж энэ төр явахгүй. Харин бид нар маш илбэг хангалуунаар тэгж хүч чадлаар тэтгэгдэж урагшлна. Нас ерөөсөө биднийг зогсоохгүй. Хайртаа энэ өдрийн төлөө би танд талархаж байна. Гайхалтай мэдээнүүдийн төлөө талархаж байна. Тэгээ энэ мэдээнүүд өнөөдрөөс эхлээд бидний амьдралд, бидний чихэнд, бидний нүдэнд бүр бодтой болж, яригдаж, сонсогдож, харагдах хийгээд үл үзэгдэх ертөнцид таны бүтээсэн хаан сэнтийн нүд рүү, таны бүтээсэн засаглагч нар руу, таны бүтээсэн засгийн газрууд, хаанчлууд руу ярих болтугай гэж би залбирж байна. Дээрээс нь та биднийг энэ бүхнийг гүйцэлдүүлэхэд хүрэлцээд илүү гарах хүч чадлаар дотор хүнийг маань хүчрхэгжүүлэх болтугай гэж залбирж байна. Таньдаа үнэхээр талархаж байна. Та ямар
ямар гайхалтай авч явж, та ямар гайхалтай ажилтгийн, та ямар үнэхээр гайхаад баарамгүй. Тийм учраас өнөөдөр бид нар таны өмнө зогсохдоо алдар магтаалыг танд өргөж байна. Хүүгээ илгээсэнд баярлалаа аваа. Есүс Христийн улмаас бидэнд нээгдсэн нэгүсэл амар тайвны тэр хэмжүүрийн төлөө таньда талархаж байна. Бүх алдар магтаал нь танд байж, та өөрийнхөө охид хүүгүүдээр бахархаж, та өөрийнхөө охид хүүгүүдийг хүссэн уулан дээрээ байршуулж, та ариун сүнснийхээ бэлэг авиасуудаар хамтлан тэднийг хангаж, дээрээс нь сүнсний үр жимсийг бидний амьдралд хаанч амьдарч байгаагаас үл хамааран ургуулan гаргаж авах болтугай гэж залбирч байна. Би эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен.